Hi, Pretty Chat-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгээ та эддээ зочноо урахаас өмнө маш гоё транзишнаар оруулж ирье. Зан! Тараа! За зүгээр би энийг өөрөө харж байгаад янз би идэлчин гэж. Би идэлчин энийг найруулагч намайг харж байна уу? Подкастын ивент итгэгчээр S Cosmetics-ийн Moira болон Into You Brand хамтран ажиллаа. Йоо, бүр алгана энэт ч үндээсээ бол юм л да. За, хун зингүү маань оролцож байна. За. Тэгээ хунаа маань өнөөдөр юу яасан баа? Бодолтойгоо өөрөө гоё захиалж орж ирсэн. Тэр нь амар гоё яасан. Euphoria-гийн бодолтыг ингэж гоё туршиж үзмээр байна гэд. Тэгээ бит хоёр ер нь л энчээ ингээ зураг бэлтцсэн байж байна. Тэгээ нөгөө Euphoria-гийн яг нөгөө season 3 нь гарч байгаа шүү дээ. Тэнгүүт яг би бүтэн үзээгүй л дээ. Гэхдээ эхний season-ы мейкапаас нь олж үзчихсэн юм байна. Тийм уусаа мейкапаараа бүр амар бүүн болж гарч ирж байсан шүү техний season чинь. Тийм болохоор энэ бодлыг сонгосон. Би болохоор дараад нэг юмтай болохоор жоох юм иймэрхүү бодол сонгосон байгаа шүү. Жохон дараасан. Ийм хоёр бодолт байна. Тэгээ дээрэс нь өнөөдрийн Pretty Chat-ыг яг ингэж гоё тусуулаад бүсэлж өгж байгаа газар бол S Cosmetics-ийн Into You болон Moira брэндүүд байгаа. Баярлалаа. Манай нөөцийг ивент итгэсэн. Ивент итгэсэн. Тусалж дэмсэн баярлалаа. Амар гоё тусалж дэмжиж байгаа. За тэгээд шууд бодол руу орох уу? За тэгээ. За сонь сайхан юу байна? Салаг гажаа юу байна? Сонь сайхан гэвэл сая нөгөө юунд явчаад ирлээ. Энд нэг юм праймер байгаа шүү. За. Наа чи юм гоё чигшүүлэлттэй юм лээ. Тийм ээ. Амар гоё юм лээ. Moira-гийн Rose Jelly. Rose Water чинь нөгөө амар тайвшруулдаг. Би амар батгатайсан хгүй. Бүр амар. Би чамруу зургийг явуулъя за эдийн дээр. Бурхан минь тэгээд нөгөө айгүйх сорвтой. Тэгээд тэрийгээ дарахын тулд энэ Rose Water ч амар арьсыг тайвшруулдаг гэд. Тэгээд нэг юм Rose Water хэрэглэжсэн. Миний мэдхгүй юу вэ? Би ч бас нэлээд батгаттай байсан шүү дээ. Гэтэ яг Rose Water хүний арьсыг тайвшруулах юм гэж би юусэн. Нөгөө нэг юуны ногоон цаймаатай юмнууд л амар тайвшруулах юм байна гэж би боддог гэсэн. Ногоон юмнууд уу? Тий. Би мэдгүй нөгөө нэг Mario Badescu юу лээ яг хотлоо хэлж байна. Mario юу лээ нэг тийм мист гэдэг байхгүй юу? За, Rose Waterтай байхаа. Яана би худлаа ярьд. Би овоо гарштэй. Өөртөө ороод. за ямар ч нэг юм байдаг нэг ягаан өнгийн спрей гэдэг шүү дээ. Тэрийг тийг цаанаад ах юм. Тийм байдаг шиг санагдаад байна. Тийм. Мист бол байх үед байдаг шүү. Худлаар зөвл уучлаарай. Би ч амар улаач ч тийм. Харин тийм намайг гартаа. Би бүр бүтэн улаач. Харин тийм байна. Би болохоор яг ингээд улаачч. Тэгтээ одоо будчаар гайг болчдөг тий. Та нар тэгээд намайг ингээл Анака яв улаан гацартай амьдаар нь харсан чи юм байна мэн гэж битээ бодлоо жаачлаад гараа. Тэгтээ нөгөө хэдүүлээ сайн нөгөө солонгосын нэвтрүүлэгт явсан штэ. Тий. Тэгэхэд болол чи бодоггүй ахтаа ингэж болоод хөст. Тэр нь улаахгүйсэн байхгүй юу? Сайн нөгөө би тэнцээ байхдаа нэг юм лазерын үйлчлэгийн орно гээл нэг ярьжсэн штэ. Орцсон ч миний арьс бүр юм имзэг болцоо. Амар хурдан ингээд улаачт юм лээ. Би чамд хэлсэн штэ. Жоохон Ямар хариуцлагагүй юм бэ? дурсаад гэж ингээ өөрөө ороод ирэх юм. Энэ байхгүй юу? Ямар эвгүй юм. Яна гэхдээ нөгөө нэг одоо ингэ танихгүй хүний подкастэнд ч юм уу өмнө нь их ингэ харьцаж байгаагүй нэг бол нэг татна биш хүний подкастэнд орохоор аюу дараахан байгаад идэг. Бид хоёр ч нөгөө нэг найзууд дээрээс нь саяхан хамтдаа ингэ нэвтрүүлэг тавьсан. Тэнгүүд ингэ бүр жалжгар цаанаасаа он гэдэг байхгүй юу? Яг тэгдэж штэ. Ингэ илүү юм яг өөрийнхоороо байгаад тэгдэг. Тэгээд та нар маань ойлгоорой чанга инээлдэй дэвэл ойлгоорой. Тийм шүү. Тэгээ бид хоёр юу яасан? Линз. Тийм штэ. Линз өнөдөр ашиглая гэж бодоод Линз зөвчөө өөр өөртөө сахилын юу яадаг тий. Тайзан дээр байнга гардаг. Тэгээд өдрөөлгөн бодлуулаад авах боломжгүй учраас өөртөө аявих буддаг. гинти юм ороод ирэх чинь за тэгээ одоо мейкап чинь байх өөртөө л бодъё. Тэгээ угаасаа бид чинь нэг нэгээрээ өөртөө буцаар сурцсан байгаа юм чинь. Зүгээр яг гэтээ энэ заяа хувирч чаддаггүй. Ингээ янз бүрийн боталтаар хувирч чаддаггүй. Яг өөрийнхөө нэг л ингээ бутцсан юмараа тэрийг жоохон тодруулаад шигтгэн авах уу гэхээс ш тэрнээс илүү гарч ирж гарт орчдөг байхгүй тий. Одоо энэ хийд бол амар гिचүүл харагдчих. Би нөгөө оюутан байхад ингээл бид хэд чинь нэгнийхээ ингээл найзуудын ханурыг боддог штеп. Тэгэж мэгингүүт юу ятгсэн. Нөгөө
яг хим бодсон шууд хараа мэдэгддэг. Хэлээгүй байхад тэрнэр бодуулсан юм уу гэдэг. Тэнгүүд яг нэг хүний гар гэж байдаг. Одоо мейкап артистууд ч гэсэн яг өөр өөрсдийн гэсэн гартай тий. Нэг солонгос мейкап хийгээд байдаг нэг аягүй хөрх охин байт юм аа. Уянгаа гэдэг би нэг удаа бодуулчихсан. Нэг давхар эмчээр ажилдаг гэдсэн үү? Үгүй ээ, уянгаа гэд яг сүүлд яг мейкапын студид нээж мэсэн шүү. Биш хаа шүү. Мэдгүй. Би тэгтээ сайн мэдгүй байна. Тэнгүүд тэр охин бол аягүй юм солонгос мейкап хийдэг. Яг ингээл хүн хүний гар л ийм лээ. Тэгдэм үү яг ингээ бутал нь мэдэгддэг. Би нэг сайхан линз үзүүлж байгаа. Тийм үү? Йоо. Анх яг сурж байхад бүр амар хэцүү заа. Тал талаас буйка ихч тэгээ нөгөө бусад хэд маань ингээд барьцсан намайг. Тэгээ над нүдэ нэ гээл бүр заа гээл тэгээ нөгөө идэрээ хийлгүүлж байгаа. Сүүлдээ тэгээ өөрөө Бурхан. яаж юм? Болсон. Чи тэгтээ ер нь жоохон цайвар юм байна те. Цайвар болохоор чамд амар харагдсан. Тийм үү? Тийм. Би нөгөө нэг тестлж үзэхдээ за юм бараан нэлийн гүн бараан өнгийн нүдтэй хүнд яаж харагддаггүй гэд би ингээд тавилж үзсэн байхгүй. Хийд юм уу те? Би нөгөө гараараа хийдэг болохоор нөгөө праймертай гараараа хийчих. Оо. Ийм л хүмүүс шүү дээ. Хиймэл нүлмэсээ ойлоо. Зүгээр. Энэ ингэж байгаа л нөгөө нэг юу өөрөө нүлмснийхаа сүгээр нүдчээ аягүй фанта хэрэгтэй юм билээ шүү дээ. Хэдүүлээ нөгөө нүдэндээ юм орлоо гэж амар мухаж юм орцлоо нэрнгээс шаардлагагүй. Одоо нөгөө нүдчээ амар фанта хэрэгтэй болохоор өөрөөгөө цэвэрлээд ингээд нүлмсаараа гаргацдаг. Нүдрүү орсон Гисэн шүү. Бурхан минь яагаад ингэж амар чи намайг анзаарчсан бол би нэг амар юм их мэдэж ярьдаг те. Ингээ эгүй наа чи ингэдэй ингээд. Тэгээ би тэрээга нөгөө нэг сая нэвтрүүлгээс аягүй мэдсэн. Цаад юм ярангууд ингээ. Тэгээ жоохон муухай юм байна да гэд өөртөө жоохон дүгнэлтэйсэн. Тэгэл чам мамаа ингээд онгоцны өн дээр амхандаа тэгээд байгаа хгүй би. Нөгөө нэг урагшаа ингээ урагшлцсан байсан нэг. Тэгээ тэрийг харчангуудаа зүгээр ингээ зогсож яхад нь ингээд байгаа хгүй чамайг. Тийм үү. Тэгээ би гайхаад ямар сайн мангар юм бэ би ч. Тэрийг тэгтээ нэг анзаарч хараагүй шүү. Хүнийг өөрөөгөө л яасан юм шиг байна. Жад. Бурхан минь амар өвтгөх юм. Яац юм л байна. Утсан юм лээ. Энд тийм. Үстэй нэ. Үстэй байна. Йоо бүр амар нохойдсан яг. Парантлинууд. Линз бол нэг иймэрхүү юм болдог шүү. Гэхдээ би данаа л гараараа ичдэг. Маш эрүүл ахуйд бол маш буруу. Бити тэгэрээ явахдаа. Би ч яаж байгаа нэг гараараа хийчих гингүү ингээд мангартаад идэх болохоор чаддаг юм. Тэ би одоо энэ ямар хийж үзье сайн. Би ингээд линз зүүх арга шогтоо. Ингээд энэ гэхдээ буруу арга л авах та. Хүмүүс бол шууд харлага ичнэ гэлээ. Би болохоор ингэж жагаад өөр тийшээ харж жагаад цагаан лугаа ороолаад Оо амар зааж ахт чинь фейлдчих юм аа. Одоо яг одоо. Наа чи тэгтээ юу юм шүү? Гой арга. Чи ийм том нүдтэй болохоор болоод юм шүү. Одоо нэг шиг нүдэн нь л ягаад ч ажиллахгүй энэ. Тийм юм уу? Одоо ингээ хараж ингэнгүүд над нэг орж ирэхгүй байгаа сте. Энэ яаж яахад ингээ орохгүй. Миний яг арга ийм байдаг байхгүй юу? Тэгвэл тэгвэл том нүдтэй огтоцтой гэж боддог. Ингээд харцдаг, харж агаад ингээ авчдаг. Цагаанаасаа ингээ авчдаг. Чамд тэ наад юм аим гоё харагдана. Өнөөдөр би бүр яг ультра улаадах юм. Яна гайс намайг уучлаарай жоох улаан байгаа. Тий. Түгштэй туйлаадаг үе байдаг штеп. Зя. Яг ингэдэг байхгүй. Нэвтрүүлэг эхлэнгүүд би нэг улаахаа аал ятаргаатай зүгээр. Чи даан болов намайг хараад сандраа. Энэ дугаар болгонод эхний дугаар бүр надад бүр амар ичмээрсэн та бүр ингэ ичмээр байсан биш ингэ амар сандраад байсан. Бүр хамгийн анхны дугаар за би ч одоо юугаа ярьж чадах хүлээ дээ гэл өөрийгөө амар мөнлцэн чадах болом болоо гэж бодчихсон чи. Сормосон тулаад оо сак. Мундаг юм байна дөө харахгүй шүү дээ бүр толинд. Бурхан. Толинд харахгүй байгаа. За энэ тэгтээ нэг л асуудал байна та. Асуудал байвал би шүү гаргалаа. За тэгхгүй бол энэ нэг бол өөр өнгийн зүүж үзэх юм. Өөр өнгөнүүд нь яг энэ нүдэн дээр энэ гоё байгаа. Харин нүдэн дээр ялангуяа энэ гоё шүү. За одоо энэ консилер. Наа чи нэлийн цагаан шүү заяа. Улаан хэсэгтэй одоо нэг улаан сорвтой над шиг арьстай хүнд бол энэ болохоор нэлийн цайвар консилер байгаа. Энэ болохоор миний зүгээр өөрөө хэргэлдэг юм консилер байна. Чи энийг бол далт хийчихье гэж байна. Энийг яг хэргэлж болно гэхдээ би угаасаа нөгөө нэг ийм бурхан шүү. Уучлаарай. Ёо хамаг сав ус босцлаа.
Энэ болохоор нөгөө би өөрөө дандаа амар юм нөгөө хөх туяатай. Тэнгүүд бүр консилер биш. Brightener гээд ийм яг ийм. Тийм үү байхгүй юу? Наач нэлийн цагаан штэ. Тийм. Ингээд өргөчдөг би. Би ч өөрөө бас хөрхэн цагаан штэ. Тийм. Уул нь майдагийн бодолтыг хий гэсэн тэнгүүд майдаж айгуу нөгөө нэг ийм гоё танд бордуу. Тийм штэ. Тэнгүүд суур өнгөн айгуу тийм. Би бороор юу ячдтий. Улбар шарангууд болж. Тэгтээ штэ нэрээ амар тэгж харагддаг штэ. За наадах чи би ямар ч тач цагаан гэж чамд хэлсэн шүү. Нэлээд цагаан юм лээ. Би ч бас нөгөө нэг юм цайвар дууч гэсэн юм юу цайвар биш. Нэлээд тийм цайвар хүн биш. Түр айгуу тийм дундаж шаргал ярьстай. Тэнгүүд энэ надад бүр амар цагаадаж орж ирсэн. Би ийм гэрэл байдгийг баг мэдээгүй гэх юм. Консилер гэрэл мэрэл байдгийг консилер бол яг мэддэг л байсан. Тэнгүүд нөгөө консилероор гэрэл тавиад тэр нь худраад тэнгүүд чинь нөгөө нэг юу болчихж байгаа штэ. Нийл санаа харна бүр ингээ улам додрооч байгаа юм шиг. Тэнгүүд энэ болохоор ингээд яг гоё цагаан болгочоод тэгээ энээрээ крентчдэг. Миний брайтнераас ийм цав цагаан. Тийм ээ те. Ягаан цагаан байхгүй. Тэгээ ингээ холцдог. Начиг ийм арсны өнгө гэдэг угаасаа шал өөр юм байна. Энэ над бүрстэй яг ийм цав цагаан болгоодсан байхгүй. Тэгээ би за энэ миний өнгө арай биш юм байна да. Жохон шаргалыг тавих хэрэгтэй юм байна да гэж би бодсон. Чанд бүр яахчгүй шүү. Харин тэгээ ингээд энийгаа ингээд жохон даалт хэсгийгээд тэгээ энэ олигтаас даалтардгүй юм. Ингээд жохон даалт хэсгийгээд тэгээ дээрэс нь кремччих юм бол нөгөө хөх нь арай гайг болчдөг. Зүв шүү надах чинь. За энд болохоор хоёуланд нь таарах крем гэх юм бол надад бол ийм байна. Одоо энэ Moira брэндийн энэ арай цайвар доо. Энэ чамд арай болох болов гэж бодож байна. Гэхдээ чи өөрөө жоохон бороор бодно гэвэл энэ надад жоохон бордчихсэн. Тэнгүүд энэ хоёрыг холжиж миний ярьсанд яг таарчихсан. За би цагааны юу ч гэсэн туршаад үзье. Би бодлоо л доо ийм цэнхэр өнгөөр бодох юм чинь бас бороор кремтжүүл надаа худлаа ээж магадгүй юм шиг санагдаад авчлаа. Зүв шүү. Тэнгүүд би энэ Moira-г хараалаа. Нөгөө энэ тэнд явж байхад харагдаад байлаа шүү дээ. Тэгээ надад бүр ингээд амар ийм туршиж үзмээр санагдаад байхгүй. Тэгээ нөгөө киноны мейкапч тас хэрэглээдсэн. Тэгэнгүүт зарим бүтээгдэхүүнүүд нь л байгаа шүү дээ. Бүгд байхгүй. Тэгэнгүүт энэ флаш айгу гоё юм. Энэ ихтэй гоё байхгүй. Чамд бол таалагдах. Надад бол үнэхээр таалагддаг. Бүр миний хамгийн туртай кремнүүдийн нэгэнд орсон шүү. Өмнө нөгөө видеолыг хэрэглэдэг байж байгаад тэгээ арьс амар хагараад яг өө сайн дуртай ч гэсэн хэрэглэдэг байсан тий. Болохгүй байсан. Солонгос тий хэрэгжилжсэн. Маш би бас видеолыг хэрэгжилжсэн. Айгу юу өөд аралцаатай учраас зузаан. Тий. Тэгээд бодог одох тусмаа жоохон хагарах маяг руугаа. Яг хөө гэтээ энийг нөгөө нэг амар хүнд будалттай ч юм уу нэг тоглолтын будалтын дээр бол мейкапчтай айгу гоё зохицуулаад бутчих байх. Би бол чадахгүй байл өдөр тутамдаа болохоор хитрхи бүр юм амар өтхөн чадах хүмүүс нь тэгээд гоё байдаг шүү нэг. Надад болдгүй юм хүмүүст болдог шүү. Болдог тий. Амар зөв. Би яг тэрэг мэдээ тэгээ нэг гологцсон одоо надад таараагүй мейкапынхаа бүтээгдэхүүнүүд юу саяхаа болсон. Дандаа ингээд таарах хүн байж магадгүй одоо ингээд хүнд хуужим өгж байгаа гэдэг утгаараа биш. Чи энийг туршаад үзээрэй. Тэгээ чамд болох юм бол чи дараа нь өөрөө тэр хүн чинь шинийг аваад ирлээ шүү дээ. Тэнгүүд ингээд арсенаар харах үнэхээр болмоор санагтаа бол тэр хүндээ бас хүчтэй. Энэ тий. Яаж авах авчиж. Болж байна. Болж байна. Яг болж шүү дээ. Надад бүр амар цагаадаад ирсэн аахгүй. Хөдөөний өнгөтэй өөрөөлөө амар сайн уу? Би чамд хэлжээ л үү? Би нөгөө миний юм 5 үзүр амар цагаан. Би аюу бор гэд. Үгүй. Миний одоо ингэ нүүр заяа. Тэгээ гар. Тэгээ хөлийн яг энэ доод нөгөө одоо сарвуу хэсэг байна шүү дээ. Тэр хэсэг нь амар цагаан заяа. Тэнгүүд одоо ингээд би ингэ мөрөө харуулвал аюу бор. Тийм ээ тий? Тийм. Ингээ ялгараад идэг. Би ингээ бьюти зураг би энийг анх штэ юм бьюти зурганд орох гээд тэгээ ингээд суураа тавиулчаад тэгээ за одоо юу ч гэсэн хувцас өмсчих гээд тэгэхгүй бол нөгөө тэн мэн ингээ унах учраас чи өөр юу өмсчих гээд одоо зурганд орох хувцас өмсчих гээд тэгээд нөгөө хувцасыг өмсөөд ингээ зогсон чинь миний мөр цээж мэж аюу бор божисэн мори маргадаг англи ямар сони гэхдээ минийх бол яадаг лээ уул эсрэгээрээ байдаг штэ гүү штэ минийх бас ер нь тийм штэ царай юм цагаан тэгээд яг энэ хүзүү бор байдаг. Гэтэ тэр нөгөө нэг борлж марсны дараа тэгж юм гэдэг шүү дээ.
Миний хоол амар санаа ер нь л тийм өвлөсөн ч гэсэн би ч одоо бид эд ч одоо сая бараг 100-ыг үтсэнгүй шүү дээ. Тийштэй. Амар хөтөн байла. Тэгэхэд бол бими борлох боломжгүй. Тэгэнгүүт нүүрний арьс бол борлсон. Сая төв аймаг яваад. Хүй. Солонгос яваад ирэхэд борлсон уу? Борлоо. Би борлсон байсан шүү дээ. Ямар сони. Би бүр ингээ бог бүр манай найрлагч заа юу. Юу болсон маа. Нилийн юм цавир харагдаад байгаа байхгүй юу? Угаасаа өөрөө жоохон шармар царайтай байхгүй юу? Шаргалтай ирсэн штэ. Тэг би хажууд нь уг нь цагаанаараа ордог байсан. Тэгч би амар борлцсон да. Би сая төв аймаг явахад л амар борсон. Уг нь байнга бодогтой байгаа штэ. Оо за энэ жижиг талын нэрээ харах нь зөв юм байна шүү. Би ч нөгөө хизээч ингэж тухтай сууж хизээч ч юм ээ хийхтэй. Ингэж тухтай сууж мейкап хийж байгаагүй дандаа нөгөө машин шинд яарч маарч. Тэгэл нөгөө нэг киноны мейкап чинь тэгэл хөрх юмтай яг зураг авалтны хаан болж юм тэрнийхээ юунд зөгтөөл манай киноны мейкапчдад бол респект. Тэстэ хаан ч хамаагүй ингээ гэрэл мэлээ аль болох өөртөндөө тааруулаад зарим нэг нь бүр яг юутайгаа юм. Зарим нэг нь сандалтайгаа нөгөө хүнээс суулгах сандалтайгаа. Оо ямар хөөрх юм. Тэгээд бүр зарим нэг нь гэрэлтэйгээ явна. Нөгөө гэрэлт бодгоо харах гад. Гэтэ та яг нэг л артистик авч явдггүй. Яг нөгөө байн ингээд тасцсан болохоор оо цаадгыгаа л авч явъя гэж авч явдгүй. Үгүй нөгөө киночд нь өөрсдөө одоо хийж байгаа хүмүүс нь шийдэн штэ. Тэнд чинь бас цалин мөнгөний асуудал байна. Тэгэнгүүт мейкап чинь дагаа цалингаа тохироод тэгээд бид нарт энэ манай мейкап чинь шүү гэнгүүт бид нар өгдөгөө бодуулах ёстой ер нь бол тийм байдаг. Тэгэнгүүт нөгөө нэг би бол миний хувьд бол би нөгөө имэ тийм айгу хэлж чаддгүй юм. Одоо тэр хүн ажиллаа мэдж байгаа учраас одоо энийг ингэмээр тэрийг тэгмээр гингүүд миний дүрийг мэдж байгаа. Тийм болохоор тэр хүний ажилд бас хамаагүй оролцохыг хүсдэггүй. Зүгээр ингээд өөрөө мэдж байгаа юм чинь намайг ингээл тэр хүний бас мэрэгжил штэ. Би ажиллаж байгаа шиг тэр хүн ажиллаж байгаа юм чинь гэж бодоол. Өстө яг л дуул бодуулдаг. Тэгэл би жоохон дуутай бодуулдаг юм шүү. Надад юм цахгүй. Чам болвол найзаа ингэж хүү хоёлаа өнөөдөр жоохон ингэсэн юм уу гэл тэр чинь өдөр алга өөр юмнууд гарна штэ. Энэ паудер маань айгуу шарын тий. Оо тий шүү. Тийм ээ. Тий шүү би хэлгэн марч. Энэ арай цайвар дөө. Энэ паудер байгаа. Би ч ер нь айгуу цагаан юм дуртай. Тэгэхгүй бол бором хэрэглэхээр улбар шар болчихдог. Бор мэрилээд гоё бор болдог гэсэн бол би бор кремд аягүй дуртай. Бор октод нэг аягүй гоё юм тосон мөр тий чиглэг ямар энэ чанга гоё харагддаг. Одоо Америкчууд бас тэгдэг штэ. Нэг юм улцгар шар бие би ингээд борлуулмаар ингээд лазер юм хүнд ордог. Тий нөгөө орморнд орж штэ тий. Тэгэнгүүт чинь аягүй гоё турхаа харагддаг. Бороор бодуулж байгаа. Яг мэрэгжлийн мейкапчдаар бодуулгууд гоё бор болгохдий. Би өөрийгөө бодохоор нэг юм улбар шар. Бүр яг юм нэг улбар шар юу байдаг шүү. Нэг бол нэг юм Simpsons. Нэр тэгсэн шүү дээ. Өмнө жил нэг TR ирсэн шүү дээ. Би чанд бүр яг зургийг харуулъя заяа. TR ирж явах үед бид бүүндээ зургаад харуулсан байхгүй юу? Бид нөгөө зунжангаа хөдөө явцсан. Божисэн бор юмнууд алаад. Гэтэ яг нөгөө борлоо гэж бодоход нэг аимарч борлоогүй юм л да. Аль болох өөрсөндөө юм арчаатай борлож байгаа. Хичээс юм гэж. Тэгсэн чи хичнэрийн хажууд зүгээр л юм улбар хөхтөөд байсан шүү дээ. Гэтэ ингэдэг гэж хэлсэн шүү. Миний сонссноор гэтэ яг энэ баттай биш л те. Тэнгүүд нөгөө нэг юу яа гэм лээ. Цасан цагаангийн тарилга марлага одоо витамин С-тэй тарилга тусал хийлэгдэг. Би энд ялангуяа бүр яг улбар шараад тээ. Хичнэр амар юм цагаан. Ингээ бор ингээ бүгдээрээ ингээ бор. Гэтэ миний бодлоор одоо манай монголчууд яг ингэ санагддаг шүү дээ. Одоо солонгосууд бол бүр яг ийм цэвэрхэн ийм бодолтонд аягүй дуртай шүү дээ. Монголчууд тэр хоёрыг хоёуланг нь хослуулж одоо Европ тий Korean makeup хоёрыг хослуулж нэг гоё хийдэг санагдаад байхгүй. Одоо Айгиасал гэдгийг ч ер нь л азууд л зурдаг шүү дээ. Би бол Европуудыг зурдаг үгүйг сайн мэдгүй л юм. Гэтэ бараг зурдаг байхаа. Тэнгүүд ингээл амар гоё Европ хичнэрийн модалтай гингүүтэй Айгиасал малаа ингээд зурцсан. Тэгээ тэр нь амар гоё зөгцсөн. Тэгээ Монгол охтуудад ер нь айгу гоё бодгонууд айгу зөгтөн юм санагдаж. Тэгээ Монгол охтууд чинь өөрсдөө охтууд гэж ер нь дийлэнхэрийн эмэгтэй хүмүүс ер нь манайхан барууны будалтыг хамгийн ихэнд ер нь хийж эхэлсэн баха. Аз будалт гэж нэг юм будаагүй юм шиг будалт гэдэг чинь айгу сүулт гарч ирсэн шүү дээ. Одоо тэгтээ манай хоёр хэсэг шүү дээ. Clean girl makeup юмс гараад
Тэгээ нөгөө бүр амар байсан шүү дээ 15 онд бүр юм байсан шүү дээ. Өмсөг бас зузаан зөрүүлсэн тийм. Минзэн өмсөг бол яг тиймсэн. Тэгэнгүүт яг тэр хоёрын холимог гараад ирчихлээ. Тэр харсан. Ингээд хөмсгөн амар гоё ийм нөгөө босоо ингээд самдаг уу. Тэгсэрнээ гоё зурцсан. Тэгсэрнээ ингээд бодолтууд нь айгу цэвэрхэн мөртлөө одоо тийм амар ийм too much glam биш. Зүгээр ийм яг л гоё дунджиж ин бариад тэгэж бодох модонд орсон мэлээ. Оо вау. Надад тэрээс амар таалагдсан. Тэгэхгүй бол надад clean girl makeup жоохон уйтгартай юм шиг санагдав. Тий, надад гэхдээ ер нь даагүй юм шиг будна гэж юу гэдэг юм. Бутсан бол бутсан шиг бодлоо гэж бодоод идэв шүү дээ. Өөс өмнө нь ч гэсэн яг тийм юм байсан. Бодвол бутсан шиг бодоод будахгүй бол огт битгий бод гэдэг. Бодохгүй бол зүгээр бити байл оролдож чиргээл зүгээр бодохгүй хар юм. Өөрсдөө тийм гэж боддог тийм. Тэднээс чинь тэгээд би яг ингэдэм юм аа. Ингээд паудра тавьж дуусныхаа дараа би блаш тавих ус. Би супер тавих байсан. Нөө цуцсан юм гэж яг юм гэдэг үхгүй юу? Би бас хэлхээ мартчихжээ. Энэ нэг юм байгаа шүү. Энэ чи бренди одоо надад байгаа нь арай жоохон дулаан өнгөтэй, хүүтэн өнгөтэй юм хоёр төрлийн шингэн блаш байгаа. Аль нэг нь хэрглэж болно. Харин би нэг нь хэрглэж байгаа болохоор чи надад ярьсан нэг юм. Энэ миний бүр яг favorite one заяа. Яагаад вэ гэвэл дөрхснийхээ араас цэнгэр саатай. Одоо ингээд юу ясны дараа, powderцны дараа мэдээ. Чи юутэй ч одоо ингээд би ингээд дөрвчин заяа. Одоо л аюу ягаан пичлэгч юм шиг харагдаж байна. Тэгээ яг дөрвсний араас энэ синхрон өнгөн саатай. Гэхдээ энэ бүтээгдэхүүн нь яг S дээрээ S Cosmetics-тэй бүрөө орж ирэх байгаа юм лээ. Одоо энэ нөгөө нэг захиалгаа өгөөд энэ сарын 6 сарын сүүлээр ерөнхийдөө бодлогдож ирсэн гэж юм байна шүү дээ. Ер нь бол дугаар орж явахт тий ороод ирсэн л яах юм бэ дөө. Би арай жоохон давраад төрүүлээд тавцсан. Тэгээ оруулаад ирсэн маа. Би одоо нэгэнтэй паудер тавьсан юм чи хуйраануудаараа л явж. Би ч айгу юм надаа өөрт бас нөгөө юм шингэн блашнууд сайхан би бодолт руугаа оруулж ирсэн байхгүй юу? Тэгэнгүүт данаа мартчихад иддэг. Данаа л мартчихсан. Би анхандаа бол яг л тэгдэгсэн заяа. Тэгээ явц дундаа хош байж байгаарай. Нөгөөдөг чинь байгаа шүү. Өөртөө сануулж иж бүр юу яадаг. Би одоо мартаад дараад хідэн сар болж байгаа юм байна. Амар удаан юус дасахгүй байгаа. Ууг нь аюу дуртай. Амар юм бэл. Часан дээр хуурайг тавихаар өнгөний гарч ирдэг байхгүй. Нам хуурайг тавьчихаар яг болж өгдөг шүү дээ. Тэнгүүд би яг тасан дээр хуурайг тавиад тийм шүү. Тэгдэг юм ууг нь. Би бас яг тэгдэг. Би нөгөө нэг мэдхгүй аваачаад паудерцсныхаа би ч яжаад паудер аягүй сайн тавьдаг байхгүй. Араас нь харсан чинь миний нөгөө нэг тавьсан блаш маань хураа бүдэртэйг ингээд зумраад унчтий. Юу гэсэн үг? Галцраад одоо юм нэг хув хураа арьсан дээр туслахыг ингээд төгчгээр ингээд шухалцарчдээ юм лээ. Тэгэл тэр бодол тэр чигтээ ингээд фейлдсэн цаа. Би тэгээд блаша тарахтаа бараг бүх юма блаштчихдаг цаа. Хамраа блаштаад, өрөөгөө блаштаад, нүднийхаа дээдлийг блаштаад бүр ингээд блаш нь ингээд донцсон. Тэгээд яг тэгээ нөө дондцсан гэдэг өөртөө хүлэн зөвшөөрч хөрч хүн улам их тавиад байт юм байна. Тэнгүүд нэг харч би улаа юм явчих. Бүр ингээд нэг юм юу шиг гүзээзгэн шиг юм. Даарцсан ч юм уу. Ууцсан ч юм уу. Нэг бол тэ Азийн нэг юм байдаг шүү. Яг тийм халуудсан ч юм уу. Нэг тийм болцоо явж идэв. Би бол нүдрүүгөө оруулж үзсэн. Нүдрүүгөө оруулахад надад миний яг юм нүүрний хэлбэртэй юм хүн байлстай зохиол. Харин би тэрийг яагаад гисэн бэ гэхээр юу ясны. Би ч одоо ийм том хацартай, шанаатай. Ийм ясны ийм том. Тэгэнгүүт энэ ингээд сүдэр орж ирээд давхар ингээд плаш орж ирэх юм бол нүрний арцмаар их жижигс харагддаг гинэ. Тэгээ би яг бас ойлгохтой сайн тавьж чадахгүй л. Ингэдэг байхгүй нөө сойс дарж ирээл юу яадаг. Бүгднийг яагаад ингээ босоод танилцуулдаг байхгүй өөр өөртөө. За. Яа яста сургуулийн ингээл баг ингээл айгу мундаг хүүхдүүд танилцуулж байгаа штэ өөртөө. Би ийм саксны дэдгүүр зэрэгтэй, волейболын дэдгүүр зэрэгтэй айгу мундаг хүүхдүүд байсан. Тэгээ би ч нэг спорттой мó урлагийн үзлэгтэй бараг орж байгаагүй нэг 2 удаа л орж исэн. Тэгээд бүжгээр тэгээд бас нэг ойлгохтой бүжгэлж чадахгүй, дуулж чадахгүй. Тэгээд яг нөгөө хүүхдүүд ингээл нэгээрээ танилцуулсан чи би ингээд бодож байгаа. Тэгээ ээж намайг 11 дэх ингээд хахад мэрэгжлийн мейкап артистийн сургалтанд суулгаад за. Тэгээд би тэрийг төгсөөд гэхдээ тэр бол яг тухайн үедээ одоо нэрийг хэлээд яах вэ. Гэхдээ айгүй нэг мөнгөний аваад
нэг юм юун газар гэдэг штеп орон цоглоо. Тэгээд жоохон заа хамаа заагаал тэгэл нэг хэдэн хоногийнх байсан. Сарынх байсан. Тэгээ сар тийм аа зөө тийш дээ. Гэлзаад штеп гоё харагдчих. Одоо тэгээ энэ араас саагаа нэмчих юм. Хайлайттай юм шиг харагдчих. Аим гоё харагддаг. Тэгээд гисэн чи би ингээл өөрийгөө танилцууллаа ястаа би юмыг амар хурдан сурчдаг. Юу гэлээ би тэгээд тийм юунд ингээ мэрэгжлийн мейкап артистаар сурсан би ингээд хэрвээ бид нар ингээд жүжиг мүжиг ажил дээр болол би ингээд бүгднийх нь нүрийг бодож чадна маа их том өсөрсөн юм аа. Тэгээд сургуультаа ороод хичээлдээ ороод тэгээд бөөндөө бүжиг мүжиг бэлдээл гэсэн чинь нөгөө заасан юмыг хурдан сурна байхгүй. Нусаа хазартаа нагаад өөрөө бүр санаад гэртээ арай л уйлчдаг. Аха. Гэртээ арай л тэгэл нөгөө ээж мэжийн хаажууд эмээгийн хаажууд уйлж байгаагаа мэдэгдэж болохгүй. Тэгэхгүй чи ингээл хүсч орчоод марчоод гээл тэгэн штэ. Тэгэл найлтаа ороод уйлчдаг. Тэгэл нөгөө ядж хаад миний хамгийн сайн хичээлүүд ч одоо тайсны яриа, ер нь юм ярьдаг. Нөгөө нэгдүгээр курст огт ярьдаггүй байхгүй юу? Ичүүд хийдэг. Тэгэл үйлдэлэр тэр чигтэй юм шүү дээ. Тэгэл нөгөө нэг юугаа тайсны яриандаа л их дуртай. Тэгэл тайсны хөдөлгөөн бүжиг орохоор аягүй дургу. Тэгээд тэр нас нөгөө миний юутай аягүй холбоотой. Би нөгөө төрхтөө түүхний болторолтой төрсөн байхгүй. Хөлөөрөө гараад хөлнөөс нэмж татцсан. Тэгээд түүхэн мултраад 2 нас болтлоо имжлэгийг хийлгэсэн учраас намайг өсвөр насны дээр үзүүлээрэй гэсэн чинь манай ээж намайг бас нэг гайгүй байгаад харна үзүүлээгүй. Мартцсан ч юм уу нэг ерөнхийдөө тэгээд гайгүй байгаад гэсэн болохоор. Тэгэнгүүт би 4-р ангита нэг би намиртаа ороод амар их гүйлгсэн гүйлгдэг байхгүй би тийм. Тэгэл араас нь ундаа уусан чинь нөгөө ундаагаараа тэр чигт бөөлччихдэг байхгүй би. Тэгээ тэр чинь зүгээр л нөгөө хүний юм хариу реакц штэ яг үнэндээ. Тэгсэн чинь эмээ аягүй юу яагаал. Сүрж гинэл. За бүтэн жилийн биеийн тамирын чөлөө авч өгөөл. Тэгээ би биеийн тамиртаа тусан хүртэл ороогүй. Тэгээ сууст ороод шок. Учир зүггүй АБС most on color гэж би бүр хөөх. Юу нь бол яг хөө гэхдээ хүний амьдралд бол хөдөлгөөн амар чухал гэдгийг ингээд багаар ингээд мэдрээл явж байна. Би бол тухайн үед энийг амар таадаггүйсэн. Та хэд чинь тэгээ нөгөө юм трүк мөрөг гэдэг юм ордог байсан гэж хэлсэн шүү дээ. Тийм, манай найзууд ч айгүй мундаг. Трүк гэдэг чинь одоо ингээд өсөрж өмсрээ тариахыг хэлэх үү? Тийм, янз янзын трүкүүд байгаа шүү дээ. Тэнгүүт тэрийг хэлнэ. Тэгээд одоо нөгөө нэг ийм трүкүүд идэг штеп. Бодлоо залгууч гэж байгаа шүү. Алгадаж малгадаал. Тийм. Тэр мэрийг заан тэгэл би ч айгүй юугүй нэг ахтар бас туртай ш. Тэгээ багш маань бас намайг айгүй зүү юмд л ууралчлээсэн байлээ штеп. Хөдөл инг гээл тэгэл намайг шахаж махаал АБ-гээр шахангууд би ч маар уйл гадаа юм чаа. Санаа зовмоо. Тэгээд одоо бол багштай амар уучлаарай гэмээр идэм үү? Чи тэгтээ одоо би суучдгүй. Яах юм бэ? Тий тэгэл тий. Би одоо нэг АБ сууж чаддаг байсан найзууд маань ч гэсэн юу хацсан бэлээ. Болцсон байлээ. Тий нөгөө байнгын эн чин сонголт гэдэг чинь байнгын тавтах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд яг тухайн үедээ сууж исэн бол тэрийг гоё байнга тавтаад ингэ сонголтоо хийж авахгүй бол ер нь бол тэгэл буцаад л нөгөө чинь дуурал явчихдаг л хэлттэй нэр. Тэгээ хүний амьдралд бас хөдөлгөөн амар чухал гээд ингээд дотроо яг ухамсарлаад байгаа гэсэн яг бие хөдөлгөж чадахгүй л байна л та. Энд тэгээд яг оюун санааных л та. Бидэд одоо хамтлагаар яг бүжиглэхийн үед бүжиглж байгаа шүү дээ. Тэнгүүд би бусад үедээ ер нь бол тэгж хөдлөхийг хүсдэггүй байхгүй. Ер нь хөдөлгөөнд дургуй. Тэнгүүд миний нуруу хүзүүд одоо амар асуудал гарч ирж байгаа. Унтаж чадхаа байж та одоо биений чинь манай анги штэ. Одоо бас бид энэ винди чинь манай яг жүжигчний анги бит орж нэг 4 жил хамт сурсан нэг анги байхгүй. Тэгэнгүүт бинди ингээл анзаараал ангууд ингээл бүжгэлж байгаа болохоор амар гоё юм юу харагддаг штэ. Энергитэй харагддаг юм нэг юм залуу халуун насны нэрээ явж байгаа юм шиг харагддаг. Тэгээ надаа тэрийг харах бас гоё л байдаг. Яг юм ажил нь өөрөө ийм гоё. Үнийг хөдлөх боломжийг олгодог тий уус шаарддаг. Тийм ажил болохоор гоё юм да. Гэтэ манай ажлаас ялгаагүй. Тэгээд чи нөгөө байнга яаж л суу ажил биш учраас бас хөдлөөд байгаа юм. Гэтэ таадаг утга нь бол хамаагүй бага л та.
Та гэхдээ тухайн нөгөө сурж байгаа үедээ бол амар байсан бах уу? Хөдөлгөөн Манай амар дандаа шахалж манай ангийнхаа. Бид эд чинь нөгөө ковид үеийн оюутнууд шүү дээ. тийш дээ. 21 оны. Та эдийг харангууд хөөрхөн минь жүжигийнхаа хэсгийг бэлдэж байгаа. Тэр нөгөө нэг юугаар холбогдсон? Тэр чинь нөгөө нэг ямар аппликейшн Google ямар юм гэдэг. Zoom билүү? Zoom тий Zoom-оор холбогдсон. Бөөндөө гинтхэн орж ирэл. Чи яагаад гэл ингэ орж ир. Тэрийгээ сонсоор инээ төрөөл би ч ингээд сонсоол ингээд одоо ямар зохиол чи хийзээ гарах юм би виндигээс сууд байгаа байхгүй юу? Би тэг тайсны ярианыхаа шалгалтыг яа доотор инээ төрөд юм аа. Тэр тэгтээ таад бүр үнэхээр хөвгчлээ санагдав. Нөхцөлтэй л тэгэл. Миний шалгалтын бэлтгэл явагдчих шүү манайхаа. Би төр зур бэлтгэлээсээ чөлөө авъя гэд. Тэр чинь нөгөө нэг карантин байсан болохоор яг басаа би сандлагын шинэ 2 гишүүнийг бэлтэн ингээд бид чинь тэрэлж рүү гарсан. Яг нэг газар ингээд бүтэн ингээд вакуумжуулсан юм сургалт шиг. Ваа. Тэгж мэж авсан байхгүй. Амар инээдтэй штэ. Тэгэж тайсны хөдөлгөөнийхөө хичээл ингээд уцаа тавьчихна. Бичлэг хийчихнэ. Тэгэл нөгөө юм хийн болохгүй болонгот нь дахиж бичлэг амтраад байгаа. Дахиж болон болтол. Тэгэл бичлэгээ явуулсан багш руугаа. Хөдөлтэй юм болж байсан. Тэмээ тэр үечтэй инээдтэй тий. Тэгээ нэг шалгалтаа өгж байгаа би тэгдэгсэн заяа. Яг нэг өгүүлбэр би миний бэлдээг өгүүлбэр орж ирсэн. Газ цаасаа гаргаж ирснэ компьютерийнхаа тэр доор тавьчихна. За багш одоо асууя гэдэг. Тэгээ тэрнээс хараад чи би ингээд энэ талд тавьсан заяа. Дараагийнх дээр дараагийн нэг шалгалтанд дахиад бэлтгэж байгаа юм. Дараагийнх дээр энчэний нэг тавиад, энчэний нэг тавиад, энчэний нэг тавиад ингээ хоёр тал ингээ гурван тал ингээ тавьцаа. Тэгэл ингээ хүн чинь нэг жоо ингэдэг штэ. Тэр үед ингээл ийшээ харж ингээ явчихаа. Тийшээ харж нэг өргөлтөж унжаад. Тэгэхээр хараас тавьж байгаа. Хараас сэтэ. Хараа амар сэтэ. Би-ийн олвол ингэсэн бид хэд чинь нөгөө нэг диплома онлайнаар хамгаалсан. Аха. Тэгээ ингээ ноутбукн дээр ингээл холбогдож байгаа штэ. Аха. Тэгэл ингээл ард нугас диплом байгаа юм асуух юм бол мартаж цаас юм харж болно. Гэтэ миний өөрөө авсан сэдв бол нөгөө монголоор их сурвалж байхгүйсэн. Нөгөө нэг дандаа орсоос юутай. Манай багш чинь намайг орс хэлтэйг манай багш өөрөө орс хэлтэй учраас Орс хэлтэй юм уу? тийш тий. Би ч 2 настайгаас орс ясалт яваад 10 жилийн 1-р ангиас 12 дугаар анги төгсөлөө орс сургуульд Радуга гэдэг сургуульд. Юм мундаг юм төгссөн штий. Манай имэж миний тим имийг хариуцдаг ус ахгүй. Өөрөө тэгээ нөгөө нэг өвөө минь ч орс хэл орс юм даа юу суурьштэй. Тэгээд орс сургууль төгсөөд тэгээд манай оюутан ангийн Арин жол агш манаас миний орс хэлэнд айгу туртай. Тэгээд нөгөө жүжиг мүжиг хүүхдийн жүжиг мүжиг би орс хэлээс орчуулж шинэ жүжиг тавих гээд нөгөө сүйс чинь одоо ингээл бид орчуулагдсан байгаа жүжигүүд бас хязгаарлагдмал штэ. Тэгээд ямар охиныг би орчуулжсэн. Гэтэ яг тавиагүй л дээ. Бид чинь нөгөө юу тавьсан штэ. Маугли. Маугли. Тий. Ямар хөөрхөн мэдгтээ ингээ хүүхдийн кино мөн ингээ жүжиглэн гэхээр амар гоё. Гоё санагдаад тийм үү? Хүүхдийн жүжиг гоё хийдэг. Ста гоё хүүхдүүд амар хөрхүүлж авдаг. Тийм үү? Тий. Тэгэл ингээл нөгөө нэг тоомоо бодоол тоо маань багийн одоо нөгөө Эрдэнэ. За тийм. Тийм. Бас манай анги шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд цааш нэг тоо боддог юм дээр ингээл алтаж бодоод идэх байхгүй алтаа. Тэгэл тэгсэн чи үзэгч дундаас 7 штэ 7 гэстэй. Нэг хүүхэд амар хөөрхөн бүр яг чин сэтгэлээс байгаа байхгүй. Тэгээд тэр мөрийг хараад амар тэр муу муу чинь ингээд сүүл мөлөөс нь татчихна. Аа. Ингээд хөдөө орон нутгаар ясахгүй бид. Тэгэл хүүхдүүд ингээд үзэж байгаа л яг нөө тайз жоомдоо. Тэгээд зарим нь бүр юм дээшээ гарсан тайз байхгүй юм. Ийм нэг хүүдээ тайз байсан. Шууд сүүлнээс нь татчихсан заяа. Тэгэл бид тэрийг оройн яриад хүүхдүүдийг хөөрдөөл. Тэр аюу гоё төгс. Тэгтээ ямар хөөрхөн. Тийм. Стор. Жолоо өгш нь ямхан охины зохиолыг орчуулаад тэгээ юу боллоо? Хэл чи тэрүүнээс яг юу хэрэгтлээ? Би чи яриаг таслаа гэж байна. Тэгээ нөгөө нэг орс хэлтэй болохоор тийм манай багш маань уг нас гоё жүжигүүд мүжүүд орчуулуулна гэж бодож байсан юм шиг байна. Тэгээд яг орчуулсан 2 дугаар курстэйсэн. Тэгээд амар нийтдээ за надаа нөгөө ноутбук байдгүй. Тэгээд чинь тийм да жоохон маруухан яагаад тэгэхээр дандаа хичээлээ нөгөө биеэр хийдэг. Тийм шүү. Бараг хийхгүй шүү дээ юм шийхгүй. Тэгээ ноутбук байхгүй. Тэгээ би дэвтэр дээр орчуулаад бичсэн. Тэрийг буцаад шивнэ гэж бодсон. Тэгээ би ноутбук байхгүй болохоор бас диплома утсан дээрээ PowerPoint Word татчихжээсэн. Оо тийм. Тэгчээд тэрийг нөгөө ноутбук хичээхэн ноутбукыг гуугаад тэгээд
нөө янзлах юм байгаа штэ. Яг нөгөө зөв форматанд нь оруулна, текстүүдээ заасна, бичсэнүүдээ гоё импортцтэй болгох юм ноутбукн дээр нэг 2 хоног хийж үлээ да. Тэгээ яг өмнөх бичвэр ажиллагаа шууд утсан дээрээ хийжсэн. Бага юмдаа сайхан зохицоол бичвэл дэвтэр дээр бичвэл. Тэгж явдаг байсан байх нэ. Сойс тэг амар гоё шүү. Манай ангийнхаа ядчих та амар гоё тий. Тийм штэ. Тэд чинь нөө бөөндөө найзалдаг тий. Нэг жоохон нэг юм румер явсан штэ сая сүүлд. Нэг жоохон гэдэг румер явж хахад эдний ангийнхнаас ахуулаад юу нь бол тиймэрхүү юмнууд нь багассан байсан гэж би юу нь сонсч байсан. Яг нэг хүн манай анги ч өөрсдөө тийм юм дугаасаа юу ах вэ гэд ингээд амар хөөрхөн аштай доод ангийнхаа охтуудад гээ барыг найз шиг хандаад ингээд амар яадаг байсан. Тэгээд хэрвээ тэгээ нөгөө сойс чинь нөгөө хичээ гэж дууд мод гээл зарим нь бол тийхгүй л дээ. Бүгд ихэнх нь тийм биш. Тэнгүүд ихэнхдээ ингээл чи намайг чи гэж дуудмаар байвал чи гэж дууд та гэж дуудмаар байвал та өөрөөхөө яг тачаалаараа л бол дураараа гэдэг дүүсэн. Тэгээ угаасаа би өөрөө нөгөө нэг айлын ганц охин болохоор биш манай дүүч цанд байгаас чи яа миний хэлээ юм. Чиний хэн дугаас тий. Минийх рүү л та тэгээ. Нөгөө найзууд чи яг тэгдэг штэ. Бурууг нь авчлаа чамаас энийг нь ав. Яг минийхээ одоо ингээ бөөндөө нүрэ бодоо суухаар яг тэгдэг штэ. Яг чинийхээ авчигээд ингээд идэг штэ. Өөрөө би одоо жишээлбэл түрүүлээ нүрэ бодоо дуусчихсан. Тэнгүүд ингээ найз дуусаагүй ангууд наа чи юу яа. Наа чи яадаг юм бэ гэд яг тэгээд идэг байхгүй. Тэгээ тэр зангаараа сая зүгээр өстө. Дураараа авлаа штэ. Уу яг нэг холио солио молио гэсэн утгатай ч биш л дээ зүгээр хоёуланд нь ийм юу байгаа шүү. 2-2 байгаа шүү гэдэг зүгээр сануулж хэлж байгаа юм нөхөхгүй. Би тэгтээ ер нь их амар хүн амтнаас сэжгэлж бариад ингээд найзууд дундаа үгүй би наадах чи хэрэглэхгүй би ингэдэггүй би холь цайлдаггүй гэдэг бас төрлийн бас хүн бол биш. Яагаад тэр нь зөвл юм шиг байна. Би бас ойлгохтой чаддаггүй юм уу? Нэгэндээ тэгээл би өөрөө чах үедээ аавна, өөх үедээ ч өгдөг. Тийм болохоор нэг айхтар юу яагаад гэдэггүй. Тэгээд ууг нь би дөрөв донд бүр байхгүй шүү дээ. Эрүүл ахуй талаас бол ууг нь буруу юм шиг байна. Би чадахгүй дөө сурхал ах та. Хичээндээ. Би чинь тэгээд нэлээд удаа хамт амьдэрсэн. Тийш дээ. Тэгээд амьдрал ирэнгүүт яна миний мик яаж юм? Ус яагаад байна? Зүгээр байна. Тэгж байгаа байх таа гэж бодоод. За би чамаас бүр яг асуумаар байгаа амар гоё юм байгаа байхгүй юу? За. Надад илүү сонирхолтой яг чамаас л асуух асуулт байх юм. За. Яг ингээ хөдөө зурганд явхад ийм янз бүрийн юм тохиолдож байгаа шүү дээ. Ингээл салхи шуурга байгалийн үзэл сүнс хийж идэгэр мэдээ янз бүр юм аа шүү дээ. Тэр дундаас би яг нэг л юм. Би өөрөө ийм жоо далтын ертөнцтэй амар дуртай хүн байхгүй юу? Яг энийг уг нь тэгтээ оруулна яадгийн. Чамд тиймэрхүү юмнууд тохиолдож ирсэн яг юм. Яагаад тохиолдож ирсэн хэдүүлээ. Үгүй тэрнээс өөр яг хөдөө гадаа ингээ зурганд явж байгаа үед. Үгүй. Би Монголд бол үгүй тохиолдсон ч гэсэн би тэрийг нөгөө хэм тоодгүй. Одоо ингээл юм хөдлөөл унаал тэгдэг штеп. Тийм бол тохиолдчихлээдэг. Тэгээ би өөрөө нөгөө нэг өөрийгөө айчлаа гэд итгэж штеп. Тэгэхээр бүр улам байна. Тэгэхээр нөгөө одоо хажууд байгаа хүмүүсээ ч амар айлгана. Тийм болохоор аль болох нөгөө нэг юу яадаг. Дардаг өөрийгөө. Ингээд айсан ч гэсэн за яаш гэж те нөгөө нэг амьд түнэсээ гэдэг шиг надаас битгий гэдэг. Ер нь ийм юм уунаас бол нэг айхтар айдгүй. Тийм болохоор би тэр нөгөө солонгост байхдаа сэрэж мэрээгээг байхгүй. Таадаг. Хичнээн одоо тэрийг би ингээ ганцаараа ингээд хажууд нам унтж байгаа ч гэсэн би сэрээгээгүй шүү дээ. Тэнгүүд ядарч байгаа өдөржингөө ажлыг ядарч байгаа юм сонсоод айгаад өгөхгүй те би одоо ганцаараа л айдоо тэгээд ер нь бол тэр өдөр 4 цаг болтол бараг 5 маа болтол унтаагүй. Тэгээд 7 гэж болсон шүү дээ. Харамгийн ямар аюултай юм бэ ёо. Чи гэхдээ яг тэрний талаар надад гоё яг би сонссон шүү дээ. Тэнгүүд үзэгчд маань сонсоогүй байх болов уу гэж бодоод ямар өнгө авмаар. Тийм цэнхэр өнгө авъя. Мэ. За энд ийм цэнхэр өнгө байна заяа. Тэгээд энд болохоор ийм цэнхэр өнгө байна. Ваа. За чи ашиглаа. За чи энэ хоёроос сэргэлж гэнэ үү? Ах. Би одоо инженерист хүн энийг л ашиглах байна. За окей. Тийм болохоор чи надад ашиглах. За. Тэр чинь айгүй сонирхолтой юм байсан юм аа. Тийм бид айгүй сонирхолтой юм те. Нэрийн дурдаад яах вэ гэж юу? Нэрийн дурдаад яах вэ? Байлж исэн буудлынхаа бид нөгөө нэг бөөндөө 22-ороо нэг өрөөнд ороод тэгээ би баяраатай үжин 2 нэг өрөөнд орсон шүү дээ. Тэгээ бид хоёр эхний өдөр ингээл байжсэн чинь
нэг юм тогшоол байсан. Гэхдээ юм тогтсон хэмнэл байхгүй. Тогтсон хэмнэл хамаар би тэрийг зүгээр нэг юм юм гэж бас. Тогтсон хэмнэл байхгүй ингээл нэг одоо яг бит хоёр ингээд орон дээр унтчихлаа гэхэд тэр үзүүрт байхгүй. Таг гэж тогшоол. Тэгэл бит хоёр ингээл байж байгаа. За үнтэй гэж тоохгүй. Хоёлаа сонссон маа. Тэгэл гэрлээ унтраагаал хоёлаа хоёр тийш харж уцаа оролцож байгаа л нөгөө хэмнэл нь чангараал сулраал. Тэгээд тэгсэн чинь би ёо гэтгсэн чаажунаас баяр харин тийм ээ гэдэг байхгүй. Тэгээд би тогшоод ангууд нь шууд хүчнийхаа флашыг хасаад ингээд тусгасан чинь шууд дугаалцахгүй. Тогшоолцахгүй. Тэгээд за бид хоёр хоёлаа амар тайван. За хоёлаа нөгөө хоёрын өрөөнд орчихно. Хүнжил авчиж тэгээд ирсэн шүү дээ. Тэгээд эхний өдрөө тэгэж байгаад тэгээд хоёр дахь өдрөө болохоор юу яасан юм? Би амар ядраа төрүүлж орж ирээ унтцсан. Тэгсэн чинь баяраа тань туснаа ороод лээсэн. Тэгээ орж агаад чи ингээл мэдээж орж байгаа юм чинь чимээ мэмээ гаргаа штэ. Тэгээд сэрээцээ намайг. За. Тэгээ өөрөө амар бас ядарсан байсан учраас унтцсан. Тэгээд зөөрөлдсөн юм шүү дээ. Бид хоёр нэг орон дээр унтчих дугасаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө чимээ биш. Бүр амар ингээ хаалга ингээд сэгсчихдээ шүү дээ. Ингээд бариулаад гэдэг юм. Тэгээд чимгойж хүүтэн гарт юм. Харин би бүр амар дараад би байнга юм. Би бүр амар халууцаадах юм бүр. Яг шатаж өглөө бүр. Би бүр байнга юм хүүтэн. Тэгээд тэгсэн чинь хин баяраг ядарсан юмчаа сэрээгээд явахгүй гэж бодоод би хувьдаа тэгээд нөгөөдгөө сансаа лифтэй гэрлээс асаахгүй. За харанхуудаа сансаа лифтэйлээ лавцаа оролтоол. Тэгэл нэг жоохон бүр үнэхээр чин сэтгэлээсээ ядраал ингээл анилдаал унтах гэхээр шалдаг нэг юм паркет шалан дээр алхаж байгаа юм байдаг шүү. Тэр дуграал тэгэл өөр газар юм дуграал юм унж заа. Тэгээ би бүр ингээд амар айгаад бүр айлгах өөр зөндөө юмнууд болсон. Тэр яг шүн. Тэгээд үнэхээр хүн ядраад тэгэл ундаал үт юм л. Тэр үед чинь юу яасан штэ. Бид хоёр чинь ингээ яг өрөөндөө байжсэн чинь энэ бид хоёр муудалцчлаа гэдэг. Амар муудлаа нэг юм түүх зөхөөгөөд ороод ирдгийн. Тэнгүүт нь би чинь гайхаад яана мана гэж ботсойсэн чинь өрөөнд нь юм дугаараад ингээ орж ирээд тэр орой би өөрөө унтаагүй штэ бүр амар. Бид хамгийн гол нь сөөлжлөөд нэг унтахгүйсэн байхгүй тийм. Хамгийн ихний өдөр баяраа унтахгүй, дараа нь чи унтахгүй, дараа нь тэр өдөр чинь би унтааг байхгүй. Өчн ба сайхан унтсан мөлий. Нөгөө байга за дасцсан. Нөгөө нөхцөл нь өөрчлөгдөөгүй болохоор бид солонгост хавагнаж маавнаад. Тэгээд тухайн өдрөө би чинь юу яасан шүү дээ. Яг нэг айлгаад ах юм ерөөсөө юу ч болоогүй. Би зөвхөн өөрийгөө амар айлгах шүү дээ төрлийн хүн байгаа байхгүй юу. Тэгээ чи юу байгаа хийцэн? Өөрийгөө айлгаа хийцэн. Тэгээ нэг айс хүн чи аргал хөдлөн гэдгээр янз бүрийн чимээ гараад дээрээс хүн амьтаа ингээ харж ивэл би одоо ингээ тиймэрхүү юм бодож байгаа. Би нөгөө нэг амар чихвчээ ингээд зүгээд бүр ингээд оршны мөдийг ингээд бүр ингээд байхгүй болгочдаг юм мөд дээр тавьчихдаг штэ. Тэрэн дээр тавьсан ингээд унтчихсан чинь чихээ авчиж дараад тэгээ нөгөө нэг ингээд бүглрөөд бүр бөө юм л имээ гэдэг хаяад чинь нэг шалаад гэсэн штэ. Чихээ бөөгөлтэн тэгээд байж байгаа л ингээд гэл нөгөө чихээ ингэдэж штэ. Мэ шүсээ зайлгаа. Тэгээ ингэн анука лифтэнд зааж байгаа. Нөө лифтэнд аюу өндөр давхрууд руу явдаг. Тэгэл дээшээгээ ингээл явна. Би ингэж бүглийг нь гаргадаг байхгүй юу? Ингэж чадахгүй. Тэг яг ингэнгүүт юу ч нэг олигтой болохгүй байсан. Ингээл яваад тэнгүүд нөгөө хурдан юм чинь дээрээс нь амар нөгөө 30 40 давхар руу гарна маа гэхээр бүр амар болчтой юм лээ. Тэгэл бүглрүүл тэнгүүд тэгэл тэгдэ жоохон бажаал. Гарцсан. Зүгээр гарцсан гэдэг чижсэн аа. Лифтэнд суугаад байхгүй. Буцсан. Энэ юм яриад байгаа байхгүй би тэгээ сонсохгүй. Юг нэ жоохон чагарс имээ сонсож гин үү гэх юм даа. Боо юм болжсэн. Тэгээ Монголд ирээ зүгээр болчихсон шүү дээ. Амар зүүн. Тэр тэгтээ давхар нөгөө ядаргаанаас бус болт юм лээ. Тийм аха. Бид эд чинь бүгд амар ядарчаад болчихсон болохоор. Тэгтээ амар гой хөвгчлээ байсан. Тийм амар гой хөвгчлээ. Дээрээс нь сонин содон юм найрамдaltaй. Тийм. Гойс. Амар гоё юм. Тухтай байсан. Яна би энэс жоохон зөрүүд хийчлээ. Би нэг мэржлийн мейкап артист байгаа. Намайг тэр шүү дээ. Энэ ингээ голын ингэж үлдээж бутгаар одоо чинийх шиг. Гэтэ цэнхрийг ингэж үлдээж нөө майди маань буддаг. Тэнгүүд тэрийн жоохон дөр ачлаа. За тэгдэг. Би ямар юу авах вэ биш дээ. Чиний л нүр юмч би. Тэгээ муухай. Тэ тухайн үед нэг тим юм болсон. Тэнгүүд нөгөө хөдөө гадаа явах болгонд ерөнхийдөө бол
бас нэг юм шинэ содон зүйлсээ тохиолддог байх Сайн нөгөө нэг Жанжаа хахаа найруулсан бидний төсөлсөн гүнж гэдэг одоо баг энийг цацагдчих хат нээж гин үү яаж энийг бол ерөнхий ингээд хөвчүүлтэн явж байна. Өнөөдөр тийзер нь цацагдана гэсэн. Тэгэнгүүт тэрэн дээр бид чинь 13 дугаар зуун гээд бөөгийн тахилгатай газар байдаг. Тэгээ бид эдийг амар айлгцсан албаар уус тэрэн зүгээр яагаад уус тийм айх хэвтэй сценүүд юм байх хэвтэй. Яа зүгээр вэ гэхээр тэр чинь нөгөө бөөгийн тахилгатай газар учраас бид тэнд зураг авч агаал ойрлон дээр нэг лүгээ хөөе тэрийг авчраарэ хөөе тэрийг ингэрээ тэгэл бас нөгөө ил заадгаа одоо бийцч болохгүй ч гэдэг юм уу те ямар нэг юмнууд байгаа штэ одоо бид чинь шүн мөн гараал ингээл байгальтдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэнгүүд ингээ байгальдаж бас болохгүй шүү. Эн чинь бас тахилгатай газар шүү гэд анхааруулаад анхнаасаа анхааруулчаар ер нь ингээ жоох намд авч тэрний дараа өгтлээ яасан заяа 2 өдөр. Анхааруулж хэлснээс нь болоод яана өстэй амар газар гэсэн. Яана мана гэл бүгд тийм болсон. Тэгээс үлдээ нөгөө газар ч угаасаа бидэд өөрсдөө ч маш юутай байсан. Дэг журамтай байсан. Газар маань бид нарыг айгуу гоё ивээсэн, цагаагаар нь маш сайхан байсан. Тэгээд юу яасан? Зураг авалт маань айгуу гоё олоо. Тэгээд бүгдээрээ айгуу гоё дүрм журамтай, ном журамтай гоё газраа хүндлээд, будаа өргөөд. Тэгээ нөгөө нэг газрууд чинь бас нөгөө юу яд юм бэ? За арх өргөж галт болтгоо газар, сүү өргөж болтгоо газар гэж байдаг. Тэгэхээр будаа өргөчтэй юм 5 төрлийн будаа байдаг. Тэгээ будаа өргөөд хангаад дэлхийн минь бидрийг харж үзээрэй, өшөөгөөрэй, ингэрээ гэд гоё яриад би чинь бас аягүй өөртөө ярьдаг шүү дээ. Тэгээ яриад тэгсэн чинь би эдийн зураг айгүй гоё болсон. Дууссан. Ямар гоё. Гэтэ ер нь та эдийн зураг авалтыг стори дээрээс нь харахаар аим гоё ярагддаг шүү дээ. Мөнгөж тэр. Тийм. Би байгалийн тэр аим гоё ярагдсан. Ер нь бол айгүй ядраагүй юм байлээ. Амар гоё хамт олон байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт бид эдэвчтэй тэнд тооггүй. Ямар ч тооггүй заяа. Сүлжээг. Тэгэхээр дата авахгүй. Хааны бөөгийн ахлагтай газар байдаг. Одоо Төв аймгийн Эрдэнэ сумаас цаашаа Шорон замаар нэг 17-8 км яваад байдаг. Ийм шиг юм тий. Тэнгүүд 13 дугаар зуун гээд амралтын газар байдаг. Тэгээ бөөгийн тахилгатай айгүй гоё газар байт юм лээ. Тэгээ яг айгүй амар тайван лээсэн л та. Тэгээ яг нөгөө манай жүжигч ах нар маань айгүй мундаг юм байлээ. Бид хэд ч нөгөө эмэгтэй хүмүүс ч яг өөрсдийнхөө тухайг бодоо авчтай юм байна. Өөрсдийнхөө одоо би ингэвэл энэ ингэвэл надад одоо ийм би ийм асуудал гарвал би энийг хэрэглэнэ гэж тийм юм тавьж явсан байхад ах нар штэ хөргөгчтэй юм жижигхэн. Starlink-тэй мотортой ганцхан тогтой гэр байгаа. Тэгээд тэр гэрт орж бидэд уцаа цэнэглэн айгүй гоё өөрсдийнхөө кэрлэх юмнуудыг өгтүүд намаад нийтэд нь ер нь юм тог захилгаан хэрэглээний юмнуудыг ирчүүд. Тэр болохоор өөрсдийнхөө юунд л авч байгаа юм л та. Гэхдээ бид эдэд бас туслаж нөгөө хэрэглүүлээл тэгнэ. Гэтэ янз янзын гоё натурууд байна уу? Гоё байрладаг натурууд байна штэ гоё тухтай тий. Тэгэл нөгөө халуун усны газар ороод нөгөө манай октод чинь амар олон өдөр хамт амьдарч харах хамтдаа басан дорно. Тэгээ штэ. Хайлаа нэг юм дорч. Тэгэл нэг цаасгаар гэж нөгөө нэг юу яадаг талаас чинь гинт халангаж гинт хөдөн гаж заримдаа зүгээр дээ. Тэгэл тэгэнгүүт халангажгууд халуун болчлаа хөдөн болчлаа гэж. Тэгэл нэгнийгаа нүн үцгнэр нь харж байгаа юм чи. Тэр мэрэндээ нэг шокч мокрохгүй. Тэгэл бүх асуудалт нөгөө нэг хажууд байгаа хамт олон маань байгаа штэ. Одоо хамтарч ажиллаж байгаа мейкап чин, үсчин, стилист, жүжигчин ч юм уу тий. Өөр төр дээр ажиллаж жүжигчин тэгээ айгуу гоё найзууд болчин. Тэгээл бүх болохгүй бүтггүй байгаа ингээл бие тулгарч байгаа өвдөд байгаа асуудлуудтай хоорондоо ярина. Тэгэхээр бүр яг тухайн үедээ бол бүр яг ингээл амар юугаач нуухгүй нөө цаахан байхгүй. За хоёлаа яа бицсээ гарыг. Ингээ бицсээ ч гэж ярихгүй ш хоёлаа баа шээ. Би баалаа би шийлээ гэж хам эрхлээл. Би баалаа чи надтай таньдаа яваад өчөж төхүүлнэ гооч дээ. Тэгэл хөвгчлөлтөө юм их болно. Нэгэндээ айгүй хөөрхөн манай сая сүүлийн кинон дээр эргэлт ирсэн чи нөгөө манай хоёр жүжигчин одоо би нэг нь тэгээс харангуй гэдэг манай жүжигч ах. Манай доод курсын дүү байхгүй юу? Бид хоёр байгаагүй. За. Тэгээд тэгсэн чи манай стилист охин бид хоёрт ингээ хатгалцсан. За. Дахиад хэрхэр юм дахиад тэгсэн юм хөөрх юм би. Амар хөөрхөн.
Тэгээ тийм юм харахаар ингээд амар тассан байдаг. Тэгээд натураас бухаар яг нөө чи жоохон бата найрамдал явж ирсэн үү? Үгүй. Лагар магаар. Үгүй. Яг ингээд 7 хоног хамт очиад би чамайг гизээч мартахгүй чи миний насны анд манд гэж. Тэгэл отгоогч сайн отгоогчтой нэрээ хамтарч таваасан бүр үнэхээр гоёсэн. Отгоогч найрамдлын бас салшгүй дурсамжууд тийм байдаг байхгүй. Цаа чин ингээл би яаж яах вэ дандаа найрамдлын төрсөн өдрөөр явдаг. Тэр нь 6 дугаар хэлж яддаг гэсэн баха 7 жил. Тэгэл найрамдлын төрсөн өдрөөр гой юм болоод тэгэл яг нөгөө төсөлтийн диско гэж болдог. Тэгэл дискон дээр амар шүлэг уншина. Шүлэг уншна. Бүр ингээд мэлмэртлээ бүгд уйлан заяа. За. Би бол явах болгондоо л уйлдагс. Би жил болгоо явдагс, жил болгон л уйлдагс. Тэгэл хөөх юм. амар гоё. Яг тэрэн шиг байдагс ахгүй. Хоттой ирэл нөөдүүлээс ханаал. Юу ягаал нэгээр нь бичээл, нэгээр нь видео коллоор залгах. За юу хийж юм? Би нэг дондоор нь бид хэд чинь нөгөө нэг тоггүй, усгүй сүлжээгүй байсан болохоор би нэг хот руу шүдэ анцлуулах га буцсан. Нэг 2 хоног. За. Тэгсэн чинь нөгөөд гэртээ тэгж ярьсан. Хунаа одоо юу гэж бол одоо усны орж байгаа та. Маргааш нь хөөх юм. хунаа одоо 2 дахь усанд орж байгаа та. Тийм юмнууд амар хөөрхөн байдаг. Надад гэхдээ тэр юу амар сонирхолтой санагддаг шүү дээ. Та эдийн яг нэг юм хувцслалт ханаас хайж олдог талаар бас сонсоход амар сонирхолтой байхгүй. Чи янз нөгөө одоо шалтгаалж шүү. Жишээ нь бид ид гэхэд л нөгөө яалтчгүй ингээд гоё анхан үедээ явж хаад хамгийн гоё юмыг сонгоно гэд яг тийм гоё брендинг дэлгүүр орохоор нэг гоё юм байхгүй. Тэнгүүд яхаар гоё юм цах тийм янз бүрийн бөөний тийм захнуудаар орж иж илүү гоё сонирхолтой яг нэг зураг авалтанд ашиглаад өнгөрөх болохоор нэг тэгж мэгэж хувцснуудаа ерөнхийдөө бол сонгодог байсан. Одоо бол сүүл нэг ингээд зарим нь оюулахын хувьд бол оюулдаг болсон. Гэхдээ ер нь бараг л тиймэрхүү юм байна. Бид хэд чинь намайг л анх кинонд орж байхад яг стилист гэж бол байдгүйсэн. Миний одоо мэдхээр яг байдаг байсан кинонууд байдаг л байсан байх л та. Гэхдээ би анх чинь 2017 онд юу ялж ирсэн зүгээрээ. 17 онд кинонд ажиллаж ирсэн. Тэгэхэд яг ингээл хувцнуудаа оюулжсэн тэр кино бол. Яа тэгэхээр нэг агаар магаар нэг юм жоохон орсчуу жоохон юм уу байсан болохоор оюулжсэн. Тэрний дараа яг ингээл киноноос шалтгаалаад нэг жоохон дээр үе нэг бол жоохон ахуй махуйтай ах юм бол комисс орно шүү дээ нарандуулын. Тэгэл vintage одоо нэг 90-ад оны хувцалтыг угаасаа яг тийм vintage хувцас зардаг thrift shop-уудаар л орж юу яадаг шүү дээ. Би яг тухайн үед бол нөгөө thrift-ийн талаар амар мэдтгүн муутай байсан. Тэгэл нөгөө нэг яг одоо нөгөө ээж мэжийн хэлдэг үгнүүд байдаг шүү. Манай имэйл намайг тэгдэг гэсэн. Би ч нөгөө жоохон бахтай аяг батг гарна. Тэгэл ингээл ам тойрол батг гараал эхлэнгүүт. Чи ч одоо бузарцсан юм уу да? Хүний цамц мамц өмссөн юм уу? Чи ч нөгөө хитэн ямар мингтэй ч гэдэг үлээ. Тим мингтэй чи хүний юм өмсч болохгүй шүү дээ. Тэгдэг байсан. Цагаан тим мингтэй, улаан тим мингтэй гэдэг. Тэгээ чи чинь тим шүү дээ. Чи хүний хувц өмсч болохгүй шүү дээ. Чи арамнаалж нэг бол дотроо нөгөө майн чэжлэхгүй байвал умаахан гэж яагаад өмсчихжээ. Болохгүй юм идэх юм бол нэг одоо жоохон ботчтой штэ. Тийм юм идэх юм бол умаахан гэж яагаад идчихтэй тэгдэг байсан. Тэгэл имээ нэг охин малгаар бүр яг тийм ээ тий. Тэгэл би ч одоо нөгөө юу айгуу сайн мэддэг майн. Тэгэл ажил бүтэхгүй болонгууд нөгөө майн амшил явчих шүү дээ. Умаахан базаргууруу бадмастын юм гэл хуруугаа дараал нэг умаахан базаргууруу бадмастын юм гэл ингээд хэдэн удаа хэлнэ гэдэг шүү дээ. Ингээд 9 юм 21 хэлдэг байхгүй. За яаж байгаа үедээ 9 хэл чинь. Яраг байвал 21 хэл чинь. Тэгэл юу яадаг. Нөгөө жоохон тийм юм бодцохороо тэгэл маань уншдаг. Тэгэл би ч ууг нэг аим шүтлэг мэтлэггүй эмээгэл эмээгийнхаа хэлсэн юмнуудаар л ерөнхийдөө бол явдаг гэж байна. Түүнээс яг амар шарын марын амар тийм лаг мундаг шүтлэгтэй хүмүүс байдаг шүү. Тийм юм бол биш. Гэхдээ яг тэр хэлсэн юмнуудыг бодоол манай эмч надад айгүй хөөрхөн мэн зааж өгнө. Нөгөө юм уу? Нохоо мохоо ярдах юм бол тогшин юм ингэж үргээдэг. Үгүй тогшин байдлыг ингэ болиулдаг ч юм уу тийм юм мэн зааж өгдөг. Тэгээ маань нуушаал явчихдээ шүү дээ. Холын зам тийм мэн уншдаг. Толгой тарих юм жижилгүй болол ийм мэн уншдаг. Бүр тийм юм тийм үү? Тийм шүү дээ. Би одоо энэ дээр бичсэн байдаг байхгүй юу? Дараа л хайцруулахаас өмнө юу бодчихсон.
хатуу ширээ өмзөөлөх, ажил бүтээх тарина гэдэг. Оо. Оюутан хүний унших толгой сэргээх тарина. Намсрын зүрх тарина эд баялаг дууддаг. Оо. Муу муухай бүхнийг зайлуулдаг тарина гэдэг. Буруу болохгүй муу муухай зайлуулна гэдэг. Ингээ янз янзын таринууд ингээ хэлээд өчтдөг. Гэхдээ надад ч амар юм нарийн нарийнчилсан тийм олон юмнууд тийм тийм. Дээр үед имээн зааж өгсөн байхгүй юу? Тэнгүүд нэг тариныг цаасан дээр бичсэн цаасаа алга болгож болохгүй. Тийм учраас надаа ингээ бичүүлдэг байсан байхгүй юу? Тэгээ уцтай болоод утсан дээр одоо эн чин амар манай имэ чин нам 3 дугаар курс тахт бурхан болсон байхгүй юу? Тэгээд тэрнээс өмнө ингээд чэйжилсэн. Тэгээд тэрийг бас толгой тарих мартчих ч юм уу ямар нэг юм болж магадгүй гэж би утсан дээрээ бичсэн. Утсан дээрээ бичүүлэх хүн аяхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм болохоор ингээд бичээд авцсан. Тэгээд энийгаа ингээд уншдаг баггүй юу. Тухайн үедээ би цээжилж агаад тэгээ одоо мартчихсан. Тийм гоё чи яг 18 онд бидэд надад зааж өгч байгаа байхгүй. Тэнгуү хамтлаг байгуулагдаад удааг байхгүй. Хөөхөн шүү юм энэ. Харин тий. Өөрөөрөө яг мэдэх чадах итгэдэг юмар л ингээл хүүхдүүдээ дандаа л өөр хүүхдүүдээ гэдэг тий. Мундаг гэдгөө. Би тэгвэл одоо гоё хөдөө зураг алтанд явсан талаараа чамд яриа заяа. За. Тухайн үед бид ар хангаараа нэг хүрхрээ гэдэг штеп. Тийшээ нэг бэстэй гэдэг дуныхаа яг улаан цутгалан байдаг. Улаан цутгалан тий. Тийшээ очсон байхгүй. Тэр үед яг нөгөө хүрхрээ маань цутгаж амжаагүй. Тэгээ нөгөө нэг юм цаг нь болоогүй байх үед нь бидэд очсон. Тэгээ яг тэр үед анх би яг хамгийн дээд хэмжээнийхээ тархалтан дээр очив. 52 гэдэг килограмм дээр очиод би клипэн дээрээ одоо би бүр 54 байгаа. Миний амьдралын хамгийн тарган үе байхгүй юу? Яг энэ үе маань. Тэнгүү тэр үед тухайн үед хамгийн тарган үе дээрээ байсан заяа. Тэгээл нөгөө эдтэйгээ ингээл таргалж байгаач мэдхгүй идэж уугаал клипэн дээр яаж гарч байгаач мэдхгүй тухайн үедээ би нөгөө али харида стенийн харж болох юм болох уу гэдгийг мэдхгүй. Тэр хүмүүсээ ажиллахаар би тэгээл харахгүй гээл өнгөрчдөг. Тэгээ одоо тэгээд юу ангууд заяа. Хамгийн гоё байсан үе нь болохоор бид ингээ уулан дээр гарч байгаа. Яг сцены үе байхгүй. Маршмеллоуийг ингээд модонд ингэж зааж байгаад ингэж идэх тэр мэр сценүүд амар гоё. Яг тийм юм гоё. Оо гэх нэг индиан хүмүүс чиг ингээ бүгдээр нэг хөрхөр хөвцөлсөн цаа. Тэр үе надад амар гоё гэдгсэн. Хамгийн анхны ер нь бол хөдөө гарч зураг авалтанд явсан. Тэгээ би уг нь дахиж тэгэж явмаар байдаг. Гэтэ тийм тохиолдол одоогоор бид эдээ дахиж гарч ирээгүй байгаа. Хөдөөгөр явах надад тэгтээ амар гоё. Дүрсэн ч бас маш гоё. Байгаль. Тэгээ доошоо ороод сэлж мэлж байгаа сцен байгаа. Тэр мөр бүр амар гоё. Хөдөө явхад бол яг надад зураг авалтанд тэр нь хамгийн гоё юм байна гэж би бол боддог байсан шүү. Гоё шүү. Үрд үнэн гоё тэгтээ. Дараад нь үзэхэд тэгээ тэр гол нь янзлахтай жоохон юм тэнгэрийн ягаан мөнгөтэй болгож малгаад оролцоолохоор би яг санаад байна. Тэр дуугч нөгөө нэг бидэд амар оюутан үедээ дуулдаг. Амар дуртай нөгөө нэг яасан байлаа да. Хин минут өнгөж сойст орчихсон байлоо. Тийм бах. Тийм шүү. Тэгэл васабиса охин орчихсон гээл тэгэл хэдүүлээ гоё дуумууд нөгөө карака марака орж марахаар бол тэрийг дуулаад нөгөө гүй гэж тэрийг багийн мага бүжиг бүжүүлсэн гэж байна. Тэгэл бид эдэ заагаал би ч нөгөө марах юм болохоор ангааж харж агаал дуурайгаал хийн. Тэгэл нөгөө бестэмэстик бас амар яадаг сонсдогс. Амар дуртайс. Тухайн үед хамгийн л бүр гоё үе байсан. Хамгийн нэр гоё санагддаг үе яг одтой яг бид нэг хамтлаг болж байсан шүү дээ. Тэр үе би надад л авдаг. Үнэхээр гоёдаг. Би ахаад нэг л удаа очимоор боломж олдох юм бол би очиж үзмээр санагддаг заа. Яагаад гэвэл тэр үе заяа. Ийм сэтгэлд яг бодонгууд ингээд гэх нэг юм бүтэн амьсгаа авдаг үе гэдэг чинь ингээ хүн ингээд цэлэтлээ гоё амьсгаа аваад тайвширдаг. Яг тийм мэдрэмжийг надад өгдөг заа. Яг тухайн үед амар олон танихгүй охтуудтай байгаа ч гэсэн бүгдээрнтэй ингээ найзуудлаад амар гоё харилцаатай болсон. Тэгэл нэг нэгнтэйгээ амар өрсөлдөөн байхгүй гоё ив нэгдэлтэй. Тэгээ доторх юм нөгөө анхны юм болохоор анхны ингэж гэрээсээ гарч өөрийнхөө биеийг дааж явсан үе муу болохоор надад л авдаг амар сонирхолтой байсан. Гоё аа. Өстой гоё. Тэгэл кино ер нь бид эдийн ажил ер нь жоохон төстэй тий. Ер нь төстэй хамтдаа яваал. Гэтэ та идэх бодохны манайх бол 2 хоногт л дуустай. Тэгэхээр танах нэлийн 7 хоногоор за ойролцоогоор нэг сар марч бас явах магадлал өндөртэй болохоор 5 сараар нь явна шүү дээ. Тийм. Тэгэхээр та хэдэд бүр илүү юу гэдэг вэ хаа? Дасаа баг нэг гэр бүлийн хүмүүс шиг болчдөг хаа. Тийм ээ гоё. Өстой гоё.
Тэгэл группийн хоолоо хүлээн. Би ч нөгөө сайн нөгөө энэ кинон дээр тогооч байгаагүй. Юу яасан? Энэ чи ингээс харуулж ирсэн. Амар цэнхэр ингээд оруулсан тийм ингээд оруулсан энийг тавьсан. За энэ ягаан юм шиг мөртлөө. Тийм ээ. Нөгөө жинхэнэ нөгөө нэг ингэсэн юм шиг тийм ингээд тийм байна. Ингээд доошогоо ингэж мингээд тодруулчих юм бол бараг уйлц юм шиг харагдсан шүү. Тийм ээ. Жоо төхөөд байгаа юм шүү. Болоод байгаа юм шүү. Би өмнөх дугаарууд дээр Анука энэ удаа жоохон мяа бодлаа. Илүүсэн хичээгээр мижээгээр би тэрийг нь уншаад яаж бодсон чадахгүй байгаа юм би яахын Болохгүй юм шүү. Харин болохгүй байна гэж боддог гэсэн. Энэ өнөөдрөх амар гой бодогдоод байгаа юм сайн уу? Тайзан дээр гарахдаа дандаа ингэж боддог болсон байлаа яагаад гэсэн чинь. Пүү тэгвэл тэгэл лаалт штэ. Юу олж аваад, стил олж аваад. Тийм. Гэтэ яг нөгөө хувцсандаа тохируулж бас нүрээ бодох тохиолдол их үүд штэ. Одоо жишээний ямар гэх юм бэ? Ягаан өнгө хувцс өмссөн үү? Цэгэр мэхрээр бодох ч юм нэг тиймэрхүү юм байх боломжгүй болохоор Тийм үү. яг нэг тоглолтондоо би заримдаа тэгж маягладаг. Гэтэ миний хоёрхан л боддог төрлийн бодолт байдаг. Нэг нь болохоор уртлын надаа ингээд нэг одоо яг энэ эмхтэй шиг уртлын ингээд цайруулаад консилердоод тэгээд яг ингээд ийм бөөрөнхий тэгээд чиний ийм жоохон гүн өнгөтэй тэгж боддог. Тэгэхээр надад зөгтөг. Эсвэл зүгээр л нэг энгийнээр зүгээр ингэж бодвол зөгтөг. Мундаг гой боддог. Хүн гэхдээ яг хүн өөрийгөө буцаар байгаа л зурчтай юм лээ үнэхээр. Өөрийгөө л мэддэг өөр хүн бодож чадахгүй. Би бас сая юусэн яриа бодоод байгаа болохоор энэ будагны гоё олно. Моогоо олно нэ хамаагүй аим гоё харагдаж байна. Үгүй. Одоо ингэх хэрэгтэй байхгүй юу? Энэ гэрэл жоохон бүдгрээд хагас юм гэрэлтээд ингэнгүүт бүр илүү гялтганда ингэ. Баха. Блин гэж хийж харагдаг. Их баха. За одоо надад юу дутуу юм бэ? Линз байгаа. Контур зурх юм. Контур жоохон тавих юм. Би ч яста гараараа үзэж тарна штэ. Дандаа ер нь ихэнхдээ гараараа юу. Тийм. Ихэнхдээ л бүх юмаа л гараараа дөө. Чи гэхдээ угаасаа өөрөө ингээд нөгөө нэг мейкапын сургалтанд явсан гэхээр дүүтэй юм шүү дээ. Ер нь амар дүүтэй. би ингэж боддог гэсэн. Хэрвээ би ингэж жүжигчнэрээ бас сайн явахгүй ч юм уу нэг ингээл азанд харахгүй ч юм уу те жүжигчний ажилчин бас уран чадвараас гадна аз гэж юм байгаа штэ. Ингээд одоо тэр дүр тохирох нь уу яах нь уу гэд нэг юм байгаа. Тэгэнгүүт хэрвээ үнэхээр ингэ болохгүй болвол нэг бол ийм гоо сайхантай холбоотой юм айгу хийн гэж боддог гэсэн. Өөрөө айгу сонирхолтой болохоор. Одоо ер нь тийм юмдаа сонирхолтой дээрэс нь айгу дүүтэй хүмүүс эд штэ. Тийм. Ер нь жоохон тийм гэж боддог. Тэгэнгүүт нэг бол хумс янзлах ч юм уу, нэг бол сормос ч юм уу, нэг бол мейкап ч юм уу, нэг бол үсчин ч юм уу. Нэг бол гоо сайхантай л холбоотой юм байна шүү дээ. Гэтэ ууг нь би юу гэсэн юм? Нөгөө хими алгад аягүй сайн. Оо. Ер нь ерөнхийд мэдлэгүүдтэй аягүй сайн. Тэгээд ээж бол нэг эмч болгоно гэдэг гэсэн. Тэгээ эмч болвол би нөгөө гоо сайхны мэс засалж. Нэг бол шүдний эмч болно гэж боддог гэсэн. Би өөрөө нөгөө 4 жил аппарат зүүсэн. Тэнгүүд шүд хүнд ямар гоё аз жаргал бэлгэлдэг бэ гэдгийг амар мэддэг. Учираас яа миний шүд бүр амар байсан цаа. Ингээ нэг дотор шүднүүдтэй. Одоо миний 2 сүн шүд стил байгаа. Тэгээ гадуур нөгөө ингээл ламптаад эвтэйх ингээ харагдуулаад паалмал хийсэн болохоос биш. Ер нь бол шүдний асуудал айгу өндөртэй. Тэнгүүд тухайн үедээ би амар юм арсгал шүдтэй гэсэн ингээ. Тэгээ ингээ нэг араа ингээ эргэж мэргээд соёо шиг харагддаг болсон. Тэгээ тэрийг яагаад ч янзлах боломжгүй. Хоёлаа одоо юм шүдний аппарат зүгээд наадах чи ерөнхийдөө бол тэгшэрхч гэлээ чиний шүднүүд чинь жижигхэн болохоор баг паалан хийчихэл чамд хамаагүй амар юм ингээд. Тэгээ би ер нь ингээ паалан хийлгэх. Тэгэл ирсэн чинь хүн ингээл өмнө нэг ингээд инээж чадахгүй гэдэг байсан чинь одоо зүгээр ингээ гоё инээмэр санагдаад шүдээ гаргаж ярмаар санагдаад шүд маань гоёгоо болохоор амар өөртөө ихтэй болчихсон юм лээ. Гүнэ. Би нөгөө нэг 4 жил аппарат зүүчээд авахсан чи шав шүдтэй болчихсон тийм. Тэгдэж шít нэрээ. Тэгэл бүр бурхан минь. Би аппарат авчвал миний бүх юм шийдэгдчихээн гэж бодсон ч. Тэгээ шүдээ цайруулаад. За. Тэгээ цайруулчаад одоо тасралтгүй нэг цайруулах наалт наадаг байхгүй. Нэг крест гэд наалт өгдөө. Та нар бас тушаад үзээрэй. Крест 3D гэд нэг юм ингээд татчаа шидэн дээрээ наачдаг. Тийм. Өөр дээр нэг жоохон юм хүмтэй яваад идэх штэ. Тийм. Одоо нөгөө кофе амар удаг болсон. Ажлаасаа болоод. Тэгэнгүүт чинь амар юу хэрэг болж байгаа юм чам. Шүд цагаан байх. Кофе уугаал ингэж мэгэл ахаар амар шүд шаглал муухайлал тэгэл өөрөө тэрэндээ уур хүрэл
хичээл анзаардгүйсэн. Гадаад тэгтээ бас жоохон шаардсан л. Сайн нөгөө кинон дээр бид идэж амар их кофе ууж байгаа. Угаасаа бидний ажил чинь эртдээ за үнэхээр эртдээ мөртдөө бол нэг 10 11 за худлаа дөө. Тэгэл баг 2 3 4 зураг авалтын сүүлийн өдрүүдэд баг хит юм бэ. Ер нь гэхдээ аим цагийн баримжаа амар муу байдаг шүү дээ. Цагаан баримжаа. Клипэн дээр ч гэсэн тийм байдаг. Бүр өөрийн зургаагаас тарах тохиолдолч байгаа. Үүрээр авах хэсцэн нүүтч бас байгаа. Тийм тэгээ тэр хүмүүс амар хичээнгүүл ингээл өөрөө өөрсдийнхөө ажлыг хийж ахаад би ятраад байна. Би ингээд байна гэж болохгүй. Тийм болохоор яаж иж өөрийгөө сэргийг харгаа өөрөө мэддэг байх хэвээр. Кофе уугаал. Тэгэл манай улаан цэцгийн найруулагч тэгдэг байсан шүү дээ. Миний нүд айгу хурдан ядарчдаг гинэ. Одоо ядарчдаг гэхээс илүү унтаа нь мэдэгдээд. Тийм ингээд шууд ингээд энерггүй харагддаг гэдэг чинь. Тэнгүүд яг ингээд листээ авч аваад яг миний шахаа авна штэ ойрхоноос. Тэр үедээ за хунаад одоо нөгөө кофег нөгөөрэй гэл. Одоо бид 5 минут л байгаа шүү хунагийн нүд гэл тэгж. Тэр тэгтээ надад амар лаг санагдчихсан. Юу лагийн. Би өөрөө ч анзаараагүй багт чинь. Шууд өөрийнх нь нөгөө нэг унтаа байдалд орох үед нь яаж сэргдэг гэдгийг бүгдийг мэдээд авсан нь. Мэдсэн тийм. Амар лаг. Тийм ээ те. За чинь нэг юм ярьж байгаа. Би контр зорж ирээ. За би юм яриа. Би ч яадаг лээ. Тухайн үеийн зураг авалтаас шалтгаалдаг. Одоо өөрөөр авж байгаа зураг авалтууд гэж айгүйх олон байдаг. Яг нөгөө юм нар тэгээд нэг юм сааралцсан гэж синхэрцэн силуэт тийм силуэт тийм тухайн тийм орчныг бүрдүүлэхэд бол яг юм завсрын тэр үеийг ашиглаад айл эрт ингээд 2 цагаас иржимний зураг авч байгаа тийм 2 цагаас бэлдээд үсээ янзалж байгаа нүрээ бодуулж байгаа хувцас өмсөд яг бэлэн болсон байх үед дөрүүлээ тэнд бэлэн болсон байх үед яг ингээд нар мөн ингээд яг ингээд мантах гад байгаа юм шиг тиймэрхүү сценыг авах тийм тохиолдлууд амар их байдаг. Гэхдээ тухайн үеийн сценүүд тухайн үедээ ядарч байгаа мөртлөө бас л гоё санагддаг. Би ер нь зураг авалтанд явах айгуу туртай. Үзэсгэлэнтэй үе тий иржиний үе. Үнэхээр гоё үе. Кинон дээр бас нөгөө зүүд мөөд ч юм уу нэг бол киноны хамгийн оргил романтик хэсэг мэсгийг юун дээр иржимнэр авдаг байхгүй. Нэг бол үрээр нэг бол оройн нарж гаргаж авдаг. Гэтэ өөрийнх нь жоохон гэдэг чинь нөгөө хэдхэн минутын үзэгдэл байдаг шүү дээ. Тэгэнгүүт тэнд нь амжиж авахын тулд тэр чинь гол нь амар яг юу яддаг шнэ. Амар хурдан нараа гараад ирдэг. Амар хурдан ингээд нар алгуулцдаг. Тэнгүүт тэр нь тааруулах бас амар хэцүү. Тэгэл нөгөө нэг олигтой бүжиг хийж чадахгүй л загнуулна. Эхэндээ бол бид сайн загнуулдаг өсөө. Бүжигээж бүжгэл чадахгүй станарэ гэл. Тэгж тэгж жаал хүн яваан дундаа амар сайж ярьдаг юм байлээ тийм. Сүүлдээ ингээд амар хурдан юм хүмүүс хурдаг болцсон ч юм уу. Эсвэл нэг юм өөрсдөө мэдээд аюу дэм хурдан юмнуудаа хийчдэг болчт юм билээ. Тийм та амар бүжгийг амархан харагдуулдаг. Тийм үү? Тэнгүүд дуурайгаад хийх гингүүд маш олон удаа давтсан болохоор тэр хүмүүс амархан харагдуулаад байгаа шүү дээ гэдгээ боддог байхгүй юу? Түүнээс нэг амархан бүжигтэйч биш. Хэцүү. Тэр чинь яг анхны удаадаа тэр нөгөө нэг зүв эхлээд биендээ суулгачих юм бол дараад нь ингээд яаж ч сул хийсэн ядчил нэг өнцөг авбал зүв харагдана гэдэг байхгүй. Одоо тэрсэн бэлтгэл их шаарддаг гэсэн. Эхэндээ бол үнэхээр бэлтдэг гэсэн. Би яг нөгөө өөрөө тийм техникээр давтаж ажилладаг хүн байхгүй юу? Текст мекстэй суулгахтаа ч гэсэн нөгөө нэг маш сайн суулгаад бүр ингээд цээжилчдэг яг. Тэгчээд дараа нь ингээд тэрийг ингээд хувьсгаад ингээд мингэнгүүт амар. Тэгээ дээрэс нь одоо ингээд хоёлаа одоо ингээд нэг камер цавцсан ингээд гэрэлтэй ингээд сууж байгаа болохоос биш. Кинон дээр чинь ингээд камерын ард хүн найруулж харж байгаа гэр тэнд нэг хүн алхаал өнгөрнө. Тэр нь миний анхаарал нөө сарнихгүй байх хэвээр. Тэнгүүд хүн л юм чинь бидэд дуулна ингээд анхаарлын их хүрээ баг хүрээ гэдэг ингээд заадаг байхгүй юу. Тэнгүүд анхаарлаа амар удирдах хэвээр. Тэнгүүд зарим үед ингээд хүн л юм чинь нэг юм түг гээл дуурангууд ингээд шууд гээл талхаарна шүү. Гэтэ толгой явахгүй мөртлөө анхаарал тийш явчихдаг байхгүй. Тэнгүүд нөгөө суудсан текст чинь хамааг орхиж авахгүй. Сууц учраас. Одоо та хэдийн бүжиг шиг гэсэн үг байхгүй. Хөхийсээр агаад одоо ингээд хальт хийсэн ч гэсэн ингээд байрандаа ингээд өнцгөө зүг олчдаг гэдэг шиг. Би ингээд анхаарал тийш явсан ч гэсэн миний ам тэнд ажиллаж л байдаг. Тэгээ би яг энийг нөгөө тайсны харин дээр сурчихсан байхгүй юу. Өгүүлгээ суулгаад тэгэл тайсан дээр гараал бас таграх үе байна. Ингээд гацчих. Тэнгүүд би өөрөө гацсан мөртлөө тарих маань гацсан мөртлөө амнаа нь ингээд нөгөө давтсан учраас хөдлөөд яриа л гэдэг.
Яа, чи гэхдээ хунаа маань гэхдээ ер нь ингээд сонсонгоо заа 10 жилдээ аягүй сайн талгаасаа төгтөөсөн байгаа байхгүй. Тэгсэн би ерөнхий эрдэмт Орос сургуульч нүүд нэмник гэдэг штеп мэдгүй. Батаах яриад штеп комеди. Тийм ярьдаг. Нэмниктэй. Тэгэл тэнд ч нэг 7 хоног болгон поведение, заведение, внешний вид гэдэг ийм 3 юутай. Поведение нь болохоор бие яаж авсан тухайн 7 хоногт 5-аас 2 болтол. Заведение дневникээ яаж хөтөлсөн. Внешний вид нь болохоор тухайн 7 хоногт форма хэр өмссөн. Цэвэрхэн байсан уу, бүрэн өмссөн үү? Тэрийн дүгндэг багш нар. Тэгээд багш доор нь гарын үсгээ зурангууд 7 хоногийн төгсгөл эцэг их гарын үсгээ зурна. Тийм дэвтэртэй. Бүр яг тийм нарийжсэн дэвтэр байдаг гэжсэн шүү дээ нэрээ. Яа, тэр тэгтээ ямар амар юм бэ? За, бит хоёр ерөнхийдөө бол будалтаа бараг л дуусаж байна. Одоо чимэглэх араанда орцсон явж байна. Хитрхи урт нөгөө бичлэг байвал хүмүүс юу яах вэ гэж удаад дундуура ер нь бол ингэж заримдаа таслаж оруулдгийн шүү заа юу. За хэдий гоё ойлгоорой. За би энэс цааш угаасаа юмгүй юм бэлээ. Хөө юм ингээд болцсон шүү дээ. Одоо чамд уруул энэ үү? Сормос тэгээ уруул. Сормосны бодог. Энд сормосны бодог чинь чамд байгаа. За. Яа хаачи. Тийм ээ. За хоёулангийн бодог ерөнхий болсон чинь энийгээ төр зураг хураачихъя. Тэнгүүд би болохоор чамаас нэг тийм гоё юу асуумаар байгаа. Ийм охтын гимээр гоё асуулт асуумаар байгаа. Бодохтаа ер нь яг хіднэснээс эхэлж бодож эхэлсэн бэ. Амар жоохноосоо будаал өвөө загнаал гэдэг гэсэн. Нүрээр дүрэн яртаа боллоо гэл. Амар бодож арчилж мэрчилдэг гэсэн. Манай имиж орхлоо. Хидтэй гэсэн үг. Тэгэхгүй 12 моёрт байгаас юм уу? Гэтэ нөгөө гадуур биш. Гэтэ гадуур бодож гарахаас ичдэг. Тэгэл яг ээж эмээгийнхаа уруулын бодог нүүрний бодог ашиглаж байна. Гүү манай имиж орхлоомч юм болохоор надад амар гоё тухайн үед л амар гоё бодгонууд өгчдөг гэсэн. Тэгэл өөрийн гэсэн бодогтай, өөрийн гэсэн скин кэртэй. Бүгд орхлоо юм байх. Тийм битүүс. Тэгэл ста дураараа. Гэртээ ганцаараа үлдчихэл. Их ганцаараа үлднэ. Би сайн ганцаараа үлддэг байсан үе би. Ээж чинь ажил яваад тэгэл байхгүй. Өдөржингөө кино үз. Би бол яг кино үздэг гэсэн. Нэг CD-гээр ингээ кинонууд байдаг шин. Ийм их CD. Дундаас ингээ шүүж үзэл. Хашин шог үзэл. Тэгэл явж идэв хөвтсөн шүү дээ. Би тэг бүгдээрээ яг тийм байж дээ. DVD-тэй бүгдээрээ. Гол нь тэгээ CD дээр ингээд хамаг нөгөө нэг хүүхлийн кинонуудыг хулаа тавьцсан. Тий. Тэгээ Монгол орчуулгад хамгийн гоё юм. Тэгэл үзээл бичдэгсэн шүү. Тэгэл зурагдаал. Нөгөөдгөө хацраараа арчаал. Харин. Нөгөөдгөө нэг болохгүй дээ. Яг үнэндээ. Харин тий бүр зурагдаад 30 юм болцоо гэж. Тэгэж арчдаг юм штэ гэл. Тэгээ амар хурдан зурагддаг байсан болохоор тухайн үедээ дахиж үздэг гэсэн бэ заяа. Үзэнгүүд эсвэл гацаад орж ирдэг. Тэр үеийн бүр анаа нэттэй. Гацсангууд нь би гацсан үеийнхэн текст чэйжилсэн нөгөөдгөө. Тэгээд ийм байна. Манай ер нь яг яасан бэ? Нэг шиг таамагч. Сармаас нэрдэг. Чиний яг ийм дургуй зан араншин гэвэл чамд яг ямар зан араншин байдаг вэ? Хүмүүсийн ингээ гаргаж байгаа зан араншингаас ингээд яагаад ийм муухай зан гаргаад байгаа юм бол гэж бодсон. Харамчаа. Тий. Яг нэг онд харамлах юм байна л да. Гэтэ нэг бүр арай дэндүү харамлаад идэг хүмүүс идэв шүү дээ. Тий. Харамлаад, уурлаад. Тийм данд жоохон дургу юм байна лээ. Тэгээ юунаас жоохон дургу. Ангро. Ёо, ангро зан амар тэгтээ муухай шүү дээ. Бүр хүнийг ямар хөгийн харагдуулдаг гэж бүр. Ангро яг хүн нөө чадчихаа юм амар мундаг хийдэг бол амар гоё. Гэтэ яриад ах нөгөө шаардлагагүй юм л л дээ. Өөрөөрөө л ингээл тэр чинь харагдана шүү дээ. Тэнгүүд нөгөө ангроод дэдэг бол жоохон. Би яг уу ингэдэг. Хадаа би ингээ шинэ юм хатаа гэж ингэж үедтэй харуулдаг. Би юм хатсанараа гоё юм байна гэж ингэдэг. Тэрнээс бол амар нэг флекс яг нэг төрлөн байдаг байхгүй. Би ч сарын тедэн юуны яадаг орлоготой тэгсэн ингэсэн. Надад одоо ингэдэг. Би ийшээ гадагшаа тиймч газруудаар ингээ угаасаа анхалтаа хилээ явдаг мавдаг. Тэрийг яг нөгөө ярих шаардлагагүй. Харагдана шүү дээ угаасаа. Бүх юм ингээл гоё харагдах юм чинь. Тэрийг юусныг ярих бол шаардлагагүй. Харин би тийм үү. Би тэгтээ одоо инглээ. За яг тэр одоо хоёул хувийн юм яриад яхаа. Өнөөдрийн бодолтон дээр би яг нэг юм ярьзээ. Өнөөдрийн бодолт
бүх дугааруудаас ер нь хамгийн гоё болсон. Вау. Тийм, хамгийн гоё болсон. Одоо чинийх ингээд амар юм саатай. Тэгснэ миний бас амжилттай бодсон буудал байгаа байхгүй. Гоё юм. Чи хөмсгөө цаар болсон юм уу? Тий. Бусаа комент ерөөсөө. Бодаагүй зүгээр ингээд сүүлийн халтхан ингэж гаргачаад тэг бус ингээд маскара гаргав. Тийм ээ. Тэгсэн чи болоод байгаа юм шүү. Тийм ээ. Тийм ээ. Нэг юм би бас хөмсгөө цааруулах амар дуртай. Гэтэ блич тохиолдол юм л гэдгийг ойлгож авсан. Цогтгүй мэн үү? Яг гоё, бодчаар гоё. Гэтэ нэг будаг байхтай юу санаа. Жохон царай. Тийм нэрээ яг нэг юм хоосон их зайтай юм шиг харагдаад тийм лээ. Хөмсгний харин наашаад ингээ ороолоо хөрөөлдөг. Доор хөрөлд штэ. Тийм тэгэхээр ан гоё болчихдаг тийм. Саний эн чин бор биш үү? Тэгээ хараг. Тэгээ шууд л хөмсгний харин оролдох юм. Окей, болно. Болно штэ. За миний бодолд ерөнхийдөө бол болчлаа. Яна. Би уг нь энэ дугаар дээр гоё тоглоом тоглоё гэж бодож байсан юм. Аа. Чи ингэнгээ одоо тоглоом тоглогдож баг боломжгүй юм гар хорог харалтаа. Үй Амар хичээсэн. Донд хором мөрөөгөө гаргаж. Ядам хөрөө юм уу? Би амар ингэ дунд хорогоо гаргацсан гэж бодчихлаа. Ямар юу яаж яасан те? Ингэж ирсэн. Тэгээ чинийх ямар нуглаар тийм тийм штэ амар суудаг штэ. Тийм ээ минийх ингэ суудгүй би яг таг модтой юм бүр. Ингээд яа одоо энийг аяар олон нэвтрүүлэг дээр штэ. Одоо сүултээ ярихасаа ч чинь. бүр ингэ хороо ингэ гэдэг. Яа нэг уруулаа ботч тэгээд класстаа дурлаа. Класс ёо би чанд яг энэ чинь хамгийн гоё классаа танилцуулъя заа. Энэ болохоор юм нэлээд юм гоё юу өнгөтэй. Бүдэг өнгөтэй. Оо ваа. Би энэ амар гоё. Иннээс чүчүүд жоохон юм тод өнгөтэй гэвэл. Гэтэ хоорондын ялгаа нь нэг иймэрхүү шууд бодохгүйгээр өнгөлчүү болдог. Чи эсвэл доторх нэг юугаа нэг хүрээлсэн юугаа жоохон уусгаж байгаа тусыг бодож байна. Би нэг ороолоо хөрөөлчихдгөө штэ. Аха. Ер нь их хүрээлээд идэггүй шүү дээ. Ингээд жоохон ингэ. Муу эндээ. Хүмүүс аяар гоё ороолоо хөрөөлээд идэв. Энэ тэгтээ аим гоё харагдаж байна. Юунаас. Би өөр амар play time. Тийм ээ. Play timer гэхдээ ер нь ингэж медигийн биш ээ. Наа чи медигийн бодол биш шүү дээ. Хиний бодол тлээ. Манай шаргал өстэй. Sorry тэрний бодолд ер нь л play time-д хамгийн цогцгоор харагддаг. Тэрүүгээр бутцсан хүмүүс ч гэсэн аим их медигийн хоёрыг холчжээ. Холчжээ. Тийм. Энэ одоо цэнхрэн меди болгомота энэ уйлж байгаа юм шиг нь болохоор бараг химэдэг байна. Саний ярьсан шаргал. Боддоо юм дөө. Энд нэг хөрх асуултын заяа. Бүх баажт нь байвал чи яг ямар хорим хийхийг хүсдэг вэ гэж. Бүх баажид нь байгаа. Чамд ингээд юунд санаа зовхооргүй. Харин чи өөрөө мэдээд өөрийнхөө хүсэж байгаа нэг хорим хий гэвэл. Түүл дээл бүр хамгийн гоё юм байна л шүү дээ. Бүр нөгөө. Чи надад яг ингээд детальтай ярьдаа ингээд. Үгүй бүр нөгөө Instagram ухчихад амар юунууд үүдтэй хорины бичлэгүүд. Тэр шиг л бүх баажт нь байгаа юм чинь. Бүх юунуудаа зочдуудаа аваад гадаад руу яваал. Тэгэл гадаадда хамгийн гоё зочид буудлынх нь тэнцээ гэл. Хамгийн гоё ингээл юунд ягаал. Одоо ивент хол гэлт байдаг л байлгүй дээ. Тэгэл тэнд ингээл амар гоё юу ягаал. Бүр хамгийн амттай хоолыг аваад. Нэр бүх баажт нь үйл тийчлэх баг. Би болохоор надад төсөөлж байгаа зүйл ийм амар гоё ургамллаг. За ингээд хан маннаас нэг яг ургамл байсан. Доогор нь яг тийм кино байдаг шүү дээ. Би киноны нэр марцсан байна. Доогоор ингээд ус нь ингээд шалаан дүр ингээд устай тэгээд яг усан дээр гიშгэж нөхөр дээр очдог. Ваа, хүл нуцг юм шүү дээ. Тийм. За тэг ингээ хүмүүс яг хоёр талд нь зүгээр суудсан байгаа хүмүүс нь ч ингээд цэцэг цацаад иддэг лээ. Тэгээ ингээл ийм усан дунд яг ингээ байглаараа ингээд байгальд ингэж орж ирж байгаагаар ингэж яадаг. Гэтэ тэр чинь юу яахгүй юм шүү. Нэг айхтар баажт шаардахгүй юм шүү. Урах юм шүү. Надад тэр нэг ургамал ингээд бүр яг юм амьд ургамал байвал олтоход ихээр олтоход амар хэцүү ч юм. Тэгээд тийм хүн тийм мөлхөө ингээ байх юм юм шүү дээ. Түүл тийм баг. Ингэж мингээд дагаж ханаа дагаж ургадаг нэг ногоонууд гэдэг чинь ногоо. Мөлхөө юу? Тий. Тиймэрхүү тийм орчинтай. Моголын ширэнгэ бидгээ янзтай ширэнгэ ойлаа биш. Хэмлэр ингэж хийсэн тийм гоё байвал айгуу гоё юм лээ. Тийм байгаа энэ талаар бодож үзэж байгаагүй болохоор яг тухайн үед сая л ингээл асуунгууд бүх бажет нь байвал тэгэл бит хоёрста
хамаа замбрааг өрөх баха. Бүгд цаанаасаа гэвэл тэгвэл тэрийн хамгийн гоё хамгийн сакийн лав. Тэрийг хамгийн гоё палач. Энэ хамгийн гоё гонжоо бэ. Тэгэхээр бодвол хүнжөөгөөсөө тэгэл. Тэгээ яг тэр мөнгө нь нөгөө нэг буцаагаад бит хоёрт өгөхгүй яг зөвхөн хормондоо зориулж тэгэл. Бурхан гэтэл. Яах вэ та. Ямар амир өөрлөн хоёр вэ? Ямар юу гэдэг хөрөмд ирч юмэрч гэж хүн баг нүд амиг юу яасан л хөрөм их юм. Орой дээр нь гаргахаа. Яа тэгтээ ингээд ийм бодолт ихээр яг ингээд засаал идэг. Чи тэгдэггүй. Үгүй. Би одоо ингээд болцсон. Ингээл чамаг хүлээгээл гэрэл сууж байна. Тэгээ газ энийг уусгаад тэгээ би ер нь болчлаа. Би тэгээ болчих. Ямар санд ингээ юмнуудаа ингээл зэгцлээл энэ миний бүр ингээл гэж. Би нэрээ харсан чи зүгээр боддtiin тий. Ийм цацаж энд тэндээ дэлгэж тавьж мавж цацаж боддtiin юм шүү дээ. Би болохоор яа энэ чинь ингээ салфетка тавьчаад тэнцэнээс нь бүгднийг нэг өөрөө тавьчихна. Тэгээ ингээ ашиглчвал буцаагаад ингээ яшдаг. Би ингээ шалаад буцаад идэг. Би тиймээ бодож ахт нь хаарсан чинь цаашаа бүр яг энийг салфетктай тэгэл тэр салфеткандаа гараа арчаал багсаа арчаал ингээл дараад ингээ тод өнгөнүүдээ арчаал. Тэгдэм тийм шүү. Манайхан бараг ихэнх тэгдэг байна. Би нөгөө тод өнгө ерөөсөө хэрэглэдэг болохоор ерөөсөө юмд арчаад ах шаардлага байхгүй. Хальт ингээл түрхээл тэгэл болчдөг. Тэгэнгүүт ийм бодолт боллоо. Бурхан өстой гоё юм аа. Надад өстой таалагдж байна. Одоо яаж харна? Яаж гэрээ яваа. Зүгээр шүү дээ. Одоо ингээл за ингээ бит хоёрын бодол нэг иймэрхүү болсон байна. За би одоо нэг ингэ цацдаг. Нэг ингэсээ харуулж ингэ. Зөндөө юм ярил. Тэгтээ амар хурдан цаг өнгөрчлээ. Айгуу хурдан өнгөрдөг. Нөрөө будангаа давхар юм хийгээд байгаа болохоор гэ хамаг цаг хугацаа өнгөрчдөг байхгүй. Тэгээ ингээд эдитлэх гэдэг юм гээд 2 цаг болчихдог. Пэх гэмээр. Тэгээ бит хоёрын бодол нэг иймэрхүү болсон байна. Өнөөдрийн маань энэ хүү бодолтыг хийхэд маань S Cosmetics-ийн бүх бодомнууд бит хоёрт тусаллаа. Хацар өнгөлөгч. Одоо жишээ нь та хэдэд танилцуулаад ингээ харуулхад миний хамгийн дуртай хацар өнгөлөгч энэ бас энэ байна. Хөрөө нас гоёсан. Тий, хөрөө нас амар гоё өнгөтэй хэрэглэсэн. Бас юм мартцсан. Тэгээ ингээ гоё уруулны өнгөнүүд ингээ уруулны лип мад гэдэг энэ төрөл нь бүр хамгийн их зарагддаг төрөл нь заяа. Энэ надад бэд юм ш. Доторх нь нэг юм юу те. Мат шавар шиг. Тий. Ингээ төрхөнгүүт ингээ шууд мат болдог. Гэтэ энэ амар гоё гаралтай. Энэ надад бэд юм байна. Миний хамгийн дуртай урал юм даа. Тий. Би танарт харуулъя. Ийм байдаг байхгүй. Сонирхолтой бүт. Тэгээ нэг бүх бодомнуудаа ерөнхийдөө ашиглуулсан. Дээрээс нь энэ foundation нь бас S Cosmetics дээр амар сайн зарагддаг, primer нь амар сайн зарагддаг гэд ер нь амар мундаг газар илээ. Дээрээс нь хэрвээ би одоо дараад нь тоглолттой юм чи энийг цацсан байна. Тэг. Одоо жишээ нь энэ заяо. Ultra matte гэд setting spray яг буцныхаа араас ингээд цацсангууд бутаа хөдлөхгүй. Ингээд ингэж мэнгээ зурангууд заримдаа ингээд нэг юм арилцсан байдаг тийм хөдөлгөөн байхгүй. Будгийг бүр амар сайн авч явдаг. Гадны оронд одоо нэг халуун малуу үуч будаг уурсдаг шнэ. Тийм байхгүй. Би хасаа нэг фаундейшн харсан чинь за. Ойроос нөгөө юу ахуулсан ч амар зүгээр юм шиг санагдаж байна. Бүр амар ойроос дүрс ахуулсан ч. Юус тийм арснаас санаа зовоод хагарсан ч юм уу тий. Харж марч амар хичээд байдаг шүү дээ. Тийм юм байхгүй амар эвгүй хагардаг шүү дээ. Бүр ингээд зарим бодож ингээд бүр яг танаа смайл лайнаар хагарчдаг байхгүй. Тэгээд ихтэй хараагүй ер нь зүгээр яхан хальт зураас байгаа ч гэсэн. Зүгээр зураас нь байгаа гэхдээ хагараагүй. Зураас л угаасаа миний юм уучраас байж ах хэвээр гэж байна. Миний байгалийн өгөгдөл учраас байх хэвээр гэж. Өнөөдрийн маань бодолтойг маш гоё болсон. Би энэ дугаарын бодолтойг угаасаа үнэхээр best гэж хэлнэ. Тэгээд өнөөдрийн маань дугаарт оролцсон Хун Зэнгүүндээ найздаа үнэхээр их баярлалаа. 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 Тэгээ хунаа гоё хүлээлгчлээ. Бэлэг өгнө. S Cosmetics маань энэ саяны хэрэгэлсэн бүтээгдэхүүнүүд ингээд дотор нь байгаа. Эднээсийг ашиглаарай. Дээрэс нь эдний оруулж ирдэг энэ шампунь шинээр одоо ингэж бэлгийн багцсан маань орж ирж байгаа. Ямар гоё. Энэ амар үсэг гоё зөвлөлдөг гэсэн. За. Тэгээ эднийх дээр албан ёсны эрхтэйгээр дандаа зарагддаг. Яг нэг тухайн цаадлын байгууллагуудтай бүгднтэй ингэж холбогдож байна. Өөрөө ингэ хараад байгаа шүү дээ. Талент харангаа ингэж. За тэгээ юм байна. Өнөөдрийн дугаар үнэхээр их таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ та эдэд дараагийн оролцуулах хүн байх юм бол датал комент хэсэгт бичээрэй. Гоё асуултууд байх юм бол бусдаар бичээд үлдээгээрэй. Тэгээ сэтгэлээ үлдээгээд subscribe дараад ойр байгаарай. Лайк дараарай. Комент хийрэй. Bye bye.
So